Дэлхийн бөмбөрцгийн бөөрөнд Аз твийн цээжинд орших Монгол орны их хангай нурууд эдүгээс 3 тэрбум жилийн тэртээ явран галвын үед дотоод их далай тэнгисийн дундаас төрж үүссэн бөгөөд энэ эртний улсын ноён оргил нь ертөнцийн улсын анх дагч богд очирван хайрхан билээ. Үдсгэлэнт ноёлог энэ хайрхны баруун сугнаас их авч урсах ширээгийн гол цэцэрлэг төмөрт хөндлөн уужим салаа чулуутын тунгалаг устг гол горих хүм мал байгаль дэлхийг ундаалж геологийн өвөрмөц тогтоц бүхий хангай говийн диваажинд буг согоо урамдан араатан жигүүртэн сүлжилдэн байдаг. Төмөн зүйлийн бомн төрлийн ургамал жигдэрсэн энэ нутагт Завхан аймгийн цагаан хайрхан сум хэмээх их айл ханаа ширлэж өрхөө татснаас хойш идүүгээ 80 жилийн баялаг түүх бичигдэжээ. Байгалийн бүслүүрийн бүхэл хэв шинжийг нэгэн сумын нутагт бүгдийг багтааж орсон энэ сумынхан асар их азтай бас бахархалтай хүмүүс. Энэ л ард түмний дундаас Монголын алдартай зурхайч, лам хувилгаад, шинжлэх ухааны дэлхийд гайхагдсан эрдэмтэн судлаачид, төр нийгмийн нэрт зүтгэлтнүүд, алдарт дуучид, спорт урлагийн гавьяатнууд төрөн гарч нутаг орныхоо нэрийг дуурсгаж явна. Тойлгаатай үлгээр болсон нутаг юм шүү дээ. Манай цагаан хайрхан сум бол байгалийн их сайхан баялагтай л да. Домогтой юм их үлдээ энэ нутаг чинь. Шигээ явахад газар өсөж өдгөн сайхан байдаг юм аа. Би бол энэ нутгийн жинхэнэ ууган хүн шүү дээ. Нутгийнхаа тухай Уулс тэгшүүлсэн, говь ангаа гасуулсан. Янз бүрийн сайхан буургаас жимсгэн ургадаг юм сайхан уулстай. Намар яага гэсэн тэгэхээр тэр өхрийнүүд янгээс ингээ хараахан тагчдаг. Энэ хоёрыг бодвол тэгэл нутгаа их сандагдав. Тэгээч би энэ орон нутгаас одоо явах дургүй. би нутгаан үлгийгэн гэж бодож явдгаа. Би нутгаас холдож явж чадахгүй. Би явахгүй. Улсын сайхан нь ургамлын ховор нь усны тунгалаг нь ухаан тар дэмэн нутагт бий. Та бүхэндээ төрлөх сумынхаа 80 жилийн ойн баярын мэндийг төвшүүлж энэ хойд хүрэлцэн ирж учран золгохыг хүсэж байна. Манай нутгийн агаар ус, хангай говь, бүгдл эм тан, эрүүл саруул ухаантай хүндрэлтний хамгийн баяр ёслон болдог нутаг орон энэ нутаг орондоо хүрэлцэн ирж нутгийнхаа одоо 80 жилийн түүхэн хойд хүрэлцэн ирж оролцохыг та бүхэндээ хүсэн ирэх байна. Сум орон маань цагаас цагт жилээс жилд өдрөөс өдөр дөрвжин тэлж хөгжиж бүхий л одоо үйл ажиллагаа нь дээшлэн дэвжиж байгааг та бүхэндээ хэлэхэд таатай байна. Манай нутгийн 80 жилийн 2011 оны 7 дугаар сарын сүүлээр болох болно. Монгол төмний маань их шүтэн богд очирван хайрхныхаа баруун суганд тухлан орших буурал төвх цагаан хайрхан сум маань 80 жилийн хойд учран золгож байна. Цагаан хайрхан сум нь урсгал тунгалаг устай, ургаа сайхан модтой, уул хангаа ихтэй, уудам шаргал говьтой, өгөөж баян нутаг билээ. Энэхүү сайхан нутгийнхаа баялаг түүхийг бүтээлцэж эх орныхаа бүтээн байгуулалтанд оролцсон алдар нэрээ дуусгасан гавьяатнууд, эрдэмтэн мэргэд, лам хуургууд олноор төрөн гарсан цагаан хайрханчууд бидний бахархал болж байдаг юм аа. Ийм сайхан нутгийн маань үзэсгэлэнт байгаль, хүн ардын аж амьдрал, ахуй соёлын нэгэн хэсэг кино хэлсэнд мөнгөчн үлдэж байна. Уул ус хангаа говийн диваажин цагаан хайрхны минь эзэн савдаг бид бүхнийг ивэж дэлгэр зунтай, налгар намартай, өнтөө үйлтэй, өрөн хавартай учруулан золгуулж төрийг минь төвшин түмэн олныг минь амар амгалан байлгахыг бэлэгдэе. Цагаан хайрхан сумын уугуул иргэд ажиллаж амьдарч байсан хүмүүс болон нийт цагаан хайрханчуудаа оюун ухаан цэцэн ажил үйлсэн дэвшилтэй аж амьдрал нь өнгөлөг өдрөг эрүүл энх байхын өлзөөтэй өрөөлийг өргөн дэвшүүлье.
1931 оны Хангай дэлхий уялсан хаврын ихэнх сард нутгийн ард иргэд устын цагаан толгойд хуралдаж тухайн үеийн отхон хайрхан уулын хошууны айхт бэндэр арц гэрэл санд сумыг нэгтгэх шийдвэр гаргаснаар баялаг түүхтэй цагаан хайрхан сумын тулгын чулуу тавигдсан учиртай. Анх 600-аад өрхтэй 2800 орчим хүн амтай 60-аад мянган малтайгаар сум гэдэг нэгэн өрх галголомтон бадраас нь 20 дугаар зууны эхэнд хүн амынхаа тоогоорч нутаг орны хэмжээ мал сүргээрээч улсын маань томоохон сумдын нэгд тооцогдож байлаа. Хуучин Сайн Ноён хан аймгийн хошууч байсан хошуу буюу одоогийн Завхан, Баян хонгор, Архангай аймгийн 9 сумын нутгийг хамарсан энэ газарт Боржгон, Авг, Харчин, Тайжнар, Зээрд адуутан, Сартуул, Алаг адуутан, Баатад, Булгад, Будайд, Долоод, Урянхай, Хатчин, Хороо, Хүрээ, Цагаан Ямаатан, Шарнууд, Шаргачин зэрэг олон овогтнууд ив найртай оршин суудаг байлаа. Энэ хошуу нутгийн сүүлчийн ноёноор дайс цэвэг бэс өргөмжлөгдөж байсан түүхтэй. Анх 1931 онд цагаан хайрхан сум байгуулагдаад 65,000 толгомолтой байсан. Одоо бол 81,5 мянган толгомолтой болж байгаа. Төмс үнсний оны тухайд одоо сүүлийн жилүүдэд бол мэдээ төмс үнсний нугатаар ялж байгаа 8-аас 9 га. Одоо энэ жил бол 11 газар бол төмсгөнснөө нугатаар ялжээ. Ардын хувьсгал ясны дараагаар Монгол улсын засаг захиргааны бүтэц өөрчлөгдөж Сайн Ноён хан аймгийг цэцэрлэг мандал уулын аймаг, хошуучи бэсийн хошууг отхон хайрхан уулын хошуу гэж нэрийдэх болжээ. Улмаар 1930-аад оноос хуучин аймагуудыг татан буулгаж шинээр нэрших боллоо. Энэ цаг дур Намжлын ламжив даргатай Хулуузын Жаданба нарийн бичгтээ зарлагтайгаа нийлсэн 3 оронтой бүхий сумын захиргаа өвөлдөө баруун зүүн арцыг өвөрлөж зундаа мухар цавираагийн ам булгийн хошуу зэрэг газруудаар нүүдэлэн шинэ Монгол улсын засаг захиргаа төрийн үйлчилгээг цагаан хайрханчуудаа хүргэж эхэллээ. Харин 1947 онд аймгийн төвд ойр, зам харилцаа боломжийн ус түлшний бэрхшээл багтай зэргийг харгалзан ширээ химих газарт сууршихаар болжээ. Сумын намын үүр, захиргааны байшин, хүн эмнэлгийн жижиг байр, хоршооны 1, сургуулийн 2 гэрийг алсаас харахад дээдсийн шүтэн болсон чандман эрднийг санагдуулдаг байлаа. Монгол түмний оройн дэд очирван хайрхны баруун сугнаас их авч ундарсан ширээгийн гол имжиж, энхийн хясаа туссан цагаан хайрхан сумын түүх ийн эхэлвэ. Сумын төв байгуулагдж байгаад хэдхэн гэртэй байсан. Тэгээ одоо бол өргөжж, өндөрж олон гэртэй байшинтай болж их өргөжж байна. Анх цагаан хайрхан сумыг шавын тавьчаад байгуулах гэж яхад мухар цавираа гэдэг газраас одоо би тэр үед л одоо яаж мэдхүү хожимнгээ бодож яхад манай хадам аав хоёр сургуулийг өхөр тэргээр нүүлгээд цагаан хайрхан сумын ширээгийн голын арын динж дээр авчирж байсан билээ. Манай цагаан хайрхан чигээрээс гадаатай сайхан шүдэ сумынхаа ярээс одоо тэнд чинь л одоо би өсөж өтлөөл одоо энэ дээрэл 30 хэдэн жил болж байна. Би одоо сумынхаа 80 жилээс 2 ах байна шүү дээ. Би 82 таа. Тэгэхэд бол ерөөсөн манай энэ чинь ардын аж ахуйн дөнгөж нэгдэлд өсчүүжэл орж исэн хашаа машаа энэ байшин савд байхгүй байсан. Тэрээс хойш л одоо энэ бүх хашаа байшин энэ сургуулийг барьуулсан. 50 гэдэн 52 хүнтэй барилгын байр гэж байгуулдаг. Тэгээ энэ сургуулийн 8 жилийн сургууль одоо энэ байшингуудыг бүгдийг барьсан. Багмалын 150% нь хашаагаар хангасан. Бодмалын 50% нь хашаагаар хангасан. Гүмрийн 15 хотогтой, уурхайн 4 хотогтой, богино янзтай хотогтой. Тийм бүх юм хариуцж байсан. Тэгэж хэлжсэн. Манай цагаан хайрхан цугааран хүн санаа сэтгэл сайхан санаатай, сайхан сэтгэлтэй муу юм үзэхгүй, муухай юм харахгүй сайхан явж байгаа. Манай сумд ирнэ тэр муухай шин байхгүй.
манай цагаан хайрхан бол одоо үеийн дундхтай орхон богдуулын урд тарбайнаас оргидон горц угалзран ирсэн ширээгэн голын хөвөн дээр хөгжин мандаж ирсэн цагаан хайрхан сум аа. Эгчэн бол ерөөсөн цагаан хайрхан нэгтээ ууган нутгийн улсын үйл садын байгаа юм. Тэгээ намайг одоо авижээ сонгоцорч өнчөөрөө сонгоцорч одоо цагаан хайрхан сумын тэр цэцэрлэг өргөдийн өдөртлгүүд цагаан хайрхны одоо сум нэгдлийн дарга нар гэл тэр бүгд хамт олон бид хэдийг одоо их сайхан дэмжиж сайн харж үзэж сургууль соёлд оруулж одоо ингэж итгэсэн тэрнийг үлээрээс мартахын аргагүй л явдгийг. Уул усан тэгшэрсэн газрын диваажин цагаан хайрхан сум 250,669 га газар нутагтай. Үүний 11,000 гааг оймод 240,000 гааг бэлчээр бусад хэсгийг газар тариалан хадлангийн талбай эзэлж байна. Далайн төвшнөөс дээш 1500-аас 3470 метрийн өндөрт өргөгдөж хангай говь хосолсон энэ нутаг байгаль ан амьтны асар их баялагтай. Бэндэр хайрхан их баг мянган улаан хүрэмт, хүрэн товгор, хуримт, баян булаг, тэнгэр зэрэг ар үрт нь ой шуугж, гол горих, булаг шан дундарсан байгалийн өөрмөц үзэсгэлэн төгөлдөр энэ нутагт цогцолжээ. Монгол доон төдийгүй Дэлхийд хосгүй тооцогдох Монголын их элсний салбар их баян булаг цагаан хайрхны өргөн элсийг үгээр илэрхийлэхийн аргагүй үнэхэрийн гайхамшигтай. Оройн дэд очирвааны үргэлжилэл болсон эрдний тахилгатай бэндэр хайрхан уулыг нутгийн олон эрднээс шүтэн дээдэлж эдээ будааныхаа дээжийг өргөн сүслэн залбирч жил бүр овоо югэн сэргэн тахиж ирсэн уламжлалтай. Нутгийн ардууд эрүүл энхийг бэлэгдэн энэ хайрханд эдээнийхээ дээжийг өргөдөг бол өвөлдөө өнтэй, хавартаа ханштай, зундаа зуслантай, намартаа налгар, эдмал баялаг, төвшин жаргахыг бэлэгдэн хөгн татдаг. Мөн ай хаюулгүй, халдах дайсангүй, гамшиг осолгүй байгаасай гэж модон жад сэлмийг овоондон өргөдөг юм. Өөрөө одоо энэ очирваан савдагтай, ир савдагтай гэж үздэг. За тэгээд энд одоо ир савдгийг одоо энэ өндөр харихныхаа савдгийг энд авчираад дахиад одоо энэ ч нэ авчираад одоо очирваанаа уншаад савдгаа сайхан дахиад одоо ингээд эдээ будаага өргөөд ингээд тахдаг талах юм аа. 108 овоо тагчиж юу яадаг очирваанаа тахдаг байсан байгаа юм л та. Тэрний одоо хамгийн одоо доод талын овоо буюу энэ бэндэр хайрханд тагчиж одоо ингээд дээшиг өгсөд бус овоонуудаа дахиад тэгээ хамгийн сүүлд нь очирваан хайрханы одоо ингээд тахдаг ийм уламжлалтай байсан байгаа юм л та. Жил бол манайхан энэ уул орон нутгийн тусгай хамгаалтанд авсан. За тэгээ хийшүүг харамстай бич болдгоо, харган мургасыг хугалж болдгоо чи хүчиртэй л дээ. Ерөөсө байгаль өөрөө өөрийгөө одоо харж цагдчихдаг. Ийм дэлхий шүү дээ. Тэр өгдөөдс манай энэ овоо гэртнээс нааш дахиж нэгсэнтаа тэнгэр хангаар хитэж ганцуудгүй байх, зун дэлгэр байх, хадлан бэлчээр элбэг байх, амьдралах үе нөхсөн дэслэхийн тулд одоо байгалаа аргацсан зан үйлийн нэг юм удаа гэж ойлгодог юм. Дөрвөн газрын тусгай хамгаалтанд аваад байна. Анилын өвгөнийхон өвөлд өвлжж байдаг байсан. Одоо ар нэвтийн агуйт өвлжөөг орон нутгийн тусгай хамгаалтанд авлаа. Олон зуун жилийн турш сумын дахилгатай байсан бэндэр хайрхан улаан орон нутгийн тусгай хамгаалтанд авлаа. Хангаан хөшөөтэй ямны хүн хөшөө чулуу хэрэгсүүрийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авлаа. Хангаа ихэнд байдаг цэцэрлэгийн аршаан хотоодон сайн гэж бүгд хөшт маань ярьдаг энэ аршааныг тусгай хэрэгцээнд авлаа. Ганц, хөшөөт, хөндлөн, гард, даагат, долоогийн зэрэг хангайн сүрлэг улсын өндөр сайхан даваанууд манай нутагт бузрыг оруулахгүй, буйныг гаргахгүй дүн хийж байдаг учиртай. Ширээ, цэцэрлэг, чулууд, хөндлөн, уужим салаа, хуримт, төмөртийн гол зэрэг хүн малыг үеийн үед ундаалж ирсэн тунгалаг сайхан гол горих, цайлган сэтгэлд ардын сэтгэл шигэ байнга ундарч эгнэгт буйнаан хайрлаж байдаг юм. Воончилдайнэд юу гэж хоринтын маруулсадаа гэж тэгээд түүнээс нас уултэр гэж байна, арамс гэж байна, бятхан булаг гэж байна, чаварт гэж байна, ард тавираа гэж байна.
Тэгээд энэс доош явахдаа тэгээд халуун мохор гөх ус. Инээдээ явахдаа одоо ширээгийн гол. Тэгэл дэш явахдаа нэг чулуут. Тэнгол. Өвөр номхтай. Урд номхтай, хойд номхтай гэл тэгэл нутгууд ихвээ. Манай цагаан хайрхны чинь хүрэн доогуур ганцын даваа, даахтын даваа гэл олон сайхан даваануудтай мөн Монгол улсын Монголын элсний тарих элст богч гэж байдаг. Тэр мөр нутгаараа бас бахархаж явдаг. Энэ орон нутагт ажиллаж энэ орон нутагт бас хиймран сэргээж эцэг санамгадах үедээ бол цагаан хайрхан сумын нутаг орныг эргэж орноор нь хаяа явж ингэж өөрийнхөө сэтгэлийг бас зугаацуулж явдаг юм аа. Захгүй аймгийн цагаан хайрхан сум бол хангайгуу гассан сайхан орон нутагтай дэлхий байгаамаа. Одоо нутаг орн бол одоо мал хоо тархан хүн амьтны сэтгэл санаа их өдрөг их сайхан байна. Хангайд байгаа тэр одоо хоримт гэлэн газар та нар явсан байлгүй. Тэр ч одоо хоримт гэд нэрлсэн учир нь бол одоо төрөл бүрийн эмийн ургамал байдаг. Тэгээд тийм эмийн ургамлууд хоримтлэгдсэн учраас хоримт гэж нэрлэж байгаа юм гэж өгчүүж ярьдаг байсан. За хон нутгийнхаа дотроос цагаан хайрхан сумын нутаг одоо отхон тэнгэр хайрхан уул тэгээд уул ус бүх юмнуудаа хангайгаа төгсөсөн маш сайхан өсөлтөнтэй байгальтай сум юм аа манай сум. Өгөөж баян үлэмж тансаг цагаан хайрхан сумын захиргааны дараагаар 1935-аас 1959 оны хооронд Ламжвийн аюуш, цагаан, лувсан дорж, гиндэн сүрэн, чойжилсрэн, даш, нарийн бичгийн дараагаар жамийн дорж, цэрэн даваа, солгой жүгдэр, цанжид, бархас нарын хүмүүс ажиллаж, сум орноо цэцгэлүүлэн хөгжүүлэхийн төлөө хичээнгүйлэн зүтгэжээ. Үүний үр дүнд сумын төв тогтчиж, нэгдэл байгуулагдсан хүн ардын амжиргаач дээшилсэн түүхтэй. Хүн ардыг бичиг үсэгт сургах, шин нийгэмтэйгээ хөл нийлэх, соёлжих зэрэг улс орныг хамарсан олон ажилд цагаан хайрханчууд манлайлан оролцож байсан юм. Фронтод бэлэг цуглуулж хүргэх, шинээр байгуулагдсан хоршоо, сургууль, эмнэлгийг хэвийн ажилуулахад сумын бүх хүн ардын хичээл зүтгэл шингэж байсан юм. Нэгэн 1950-ад оноос хоршоолын хөдөлгөөн өрнөж нэгдэл байгуулагдлаа. Чимэд балдар, пүрв, төдөв, сэндэнхүү, чойжилсрэн, цэн даюуш, базар арагчаа, балжинэм, содном дамб, итва, жадамб, санж сүрэн, онхор, одсэр, тогтох, баточр, чойжил нарын 17 өрх нэгдэл байгуулах санаачлаг гарган 1955 оны 5 дугаар сарын 27-нд анхны хурлаа хийж социализмын төлөө нэгдлийг байгуулжээ. Мөн улаан октябрь, баян ундрал зэрэг нэгдлүүд энд нэгдэж, мал аж ахуйн 3 бригадтайгаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн байна. Анх 17 өрхийн 52 хүн амтай 6000 толгой малтай байсан социализмын төлөө нэгдэл 10 жилийн ойгоо тэмдэглэх үед сумын бүх өрх нэгдэж 40,000 малтай бүх гишүүдэн баталгаа цалин өгдөг болж өргөжжээ. Мөн туслах үйлдвэрлэл эрхэлдэг, сургуулийн хүүхдийг дотор байраар хангах, соёл ахуйн үйлчилгээг сайжруулах талаар баггүй амжилттай ажилласан он жилүүд байлаа. Харин нэгдэл 20 жилийн ойгоо тэмдэглэх үед 403 өрхийн 1858 хүн амтай жилдээ 2.4 сая төгрөгийн мөнгөн орлоготой 757 мянган төгрөгийн ашигтай ажилладаг. Нэгдлийн гишүүн нэг өрхийн дундаж орлого 9.8 мянган төгрөг төрж эдийн засгийн хувьд бүрэн бэгчжээ. Чадраа болдоор сумын даргасан. Сэндүх орлоготой байсан баг. За манай талигаас тэгээд ямар аж ахуй эрхлэх юм байд. Тэгээд тэр талигаад тэгээд одоо содон дамбуа сэндэмжа бажидэм жижигдэм бисэл давалт додоо их нэгдэлд орж байлаа. Манай 13 айл өрхний чинь социализмын төлөө нэгдлийг байгуулж байсан шүү дээ. Тэрний 13 өрх юм дэр. Тэрний нэг ангатгч тэр социализм секторын ангатгч өрх нь бол манай
аваагах нар одоо манай авах бүрүүгээ датлах гэж байсан, манай аав бүрүү гэж байсан. Манайх ингээд хэдэн гэрээрээ социализмын төлөө нэгдлийг байгуулж орж тэнд анхны гишүүн болж явсандаа бас их сэтгэлдэх тодхон байдгийг. Нэгдэл байгуулагдсан суманд тэр нэгдэл одоо байгуулах хамгийн ууган гишүүн нь одоо энэ Надия хүүгийн аав, манай аав эднэр гээд одоо бас 7-8 хүмүүс байдаг. Тэрүүнтэй хамт нэгдэл байгуулагдаж ирсэн. 57 оноос социализмын төлөө нэгдэл үнэнд сайлчин цалин байран дээр 15-аас 17-8 өрх 3 тасаг завууд ажилладаг байсан. 1950-ад оноос сум нэгдлийн үйл ажиллагаа төлөвшөж, улс орны хөгжлийг 5 жилээр төлөвлөдөг боллоо. Түүхий цуглуулах, бүх нийтийг 8 дугаар ангийн боловсролтой болгох, мал аж ахуйгаас авах ашиг шимийг дээшлүүлэх, газар тариалан эрхлэх зэрэг улс орныг хамарсан олон кампанит ажилд цагаан хайрханчууд идэвхтэй оролцож, аймаг улстай тэргүүн игнэнд нэрэн бичүүлдэг болжээ. Энэ сумынхны хөдөлмөр хичээл зүтгэлийг улсаас өндөрөөр үнэлж 1973 онд төв 4 байгууллагын шагнал болон анх удаа зээл 130 машинаар шагнаж байсан түүхтэй юм. Мөн энэ хамт олноос улсын аварга малчин Цэнцүрэн, Баасан, аймгийн аварга малчин Гэндэн, Чүлтэм, Мягмар сүрэн, Доолгор, Цэрэн дулан болон улс аймаг сумын аварга малчин 70 гаруй төрж 60 гаруй хүн 5 жилийн гавшгайч цол төрийн одон медалиудаар шагнагдаж байжээ. Алдрын энэ бөөхийг мянгат малчид үргэлжлүүлж байна. Манай сумын өнөөдрийн байдлаар нэг 430 гаруй өргөтэй 1500 гаруй хүн амттай байна. Гэвч Улаанбаатар дархан Эрдэнэт хотуудад нутгийн ард түмэн маш олноор суурьсан, маш бүтээлч хөдөлмөрч ард түмэнтэй сум юм аа. Сайн малчин одонтой, ер нь гавьяат сайн малчин тийм төрийн сайчууд бол манай цагаан хайрханд бий. Манай эцгийг Баян Төшнөм гэдэг хүн байсан. Тэгэл нэгдэлний хүндээ малаа нэгдлээ. Тэгэл тэрнээс хойш өвд залгамжлал. Одоо нэгдэл бий болсноос хойш би нэгдлийн мал малж явсараа гал. Ардын аж ахуйн анхны ардын аж ахуйн болсон. Тэрнээс хойш мянгат малчин болоод одоо тэгэл өдийхөрөл явж. Одоо хоримтын баруунслаанд төрсөө хоолов засаг гэдгийн бэлдээр төрсөн хүн ах トゥ их олуулан төрсөн. Гэтэ манай энэ уул их зүтгэлтэй дахлагтай их сайхан уул устай газар л да. Тэгээ хүн ч багаасан төрсөн газараас ерөөсө холдож явъя гэж би ерөөсө ёстой чаддгүй хүн. Насан буянгийн дамдсрын гэж миний эцэг байлаа. Манай нүүний эцэг бас дамдсрын гэж хүн байлаа. Гомбоцгийн дамдсрын гэж байлаа. Эднэр бас л малж ягаад нэгдэлд бас гайгүй малчин хөдөл явж яваад. Юу яла. Манай цагаан хайрханы нутагчдаа бас сайхан нутаг шүү дээ. Хангайтай говьтэй. Манай нутагчид сайхан байгальтай сайхан газар байгаа. Энэ орон нутагтаа өтөрчөндөө баярлж явдаг. Нутгийн ард түмэн энэ байгаль орноргонд бол дандаа зүтэж явдаг. Энэ байгалийнхаа бүт энэ онцоргад энэ ард түмний бүтэн удаадараа аймаг цовын авраг авраг болж явж лаах. Үнэхээр үзэн төгсөн нутагдаа манай нутаг. За тэгээ манай нутагт бол олон сайчууд дээр үеэс эхлээд одоо олон сайчууд байсан, сайн малчид чиглэл байсан, одоо сайн эрдэм номтой хурцууд чиглэл их төрсөн манай цагаан хайрханаас. Цагаан хайрхан бол одоо ер нь уугуулын их нутаг, за ер нь дээр үеэсээ уламжилж ирсэн одоо хотоо тойлгаадын үлгийн болсон нутаг юм шүү дээ. За тэгээ энэгээр их бахархаж явдгийн минь цагаан уулын баруун суганд амьдарч байгаа энэ нутгийн зүүн олон бол их сэтгэл сайхантай одоо та нар бол зөвсгөөрүүл гэж ярих байх л да. Тэгвэл нэг сэтгэл сайхантай бие биентэйгээ наргаа шуугаатай ийм л хамт олон байт юм да. Одоо манай өв эцэгчдөө энэ цагаан хайрхны уугуул хүн. Тэгээ энэ дээрээс энэ төмөртөн гол ингээ ширээн гол ингээл өвлжэл энэ бараа бацаг дөрөв өвлжиж хаварж иж. Тэгэл энэ нутагт талараас өссөн улсууд. Бараг Монголдоо байхгүй нутаг гэж би өөрөө хамаадаг.
Одоо энэ богдчрооны энэ сайхан цагаан уул байж байна. Энэ үний жинхэнэ баруун талын хажууд нутгалдаг хангаатай, модтай, тэгээд говьдоо өвлждэг говьтай, хангаатаа гараа зусдаг суслантай, ийм сайхан уурсгал уустай, ийм сайхан нутаг би нутгаараа маш их бахархдаг. Малаачхоо эхлээ яваад байхад бол энэ манай нутаг бол сайхан хангаагаа угсалсан, хангаатаа уултай устай, говьрогоо бол элстэй, шовхтой тийм л газар байдаг. Манайхан энэ хэрээгээр нутгалж байсан. Нацаг гэдэг хүн байсан манай аав. Цагаан гэдэг хүн байсан. Ээж зээхгүй гэж байсан. Тэгээд тийм л болцоод байсан да. Манай аав энэ цагаан гэдэг хүн байсан. Тэгээд тийм болцоод байгаа л да тэгэл. Үе болгомжлол нь бий байна. Ээжээс долуулан 1959 оноос 1981 он хүртэл 22 жилийн хугацаанд цагаан хайрхан сумын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны дараагаар төгөлдрийн буняа 1981-ээс 1989 онд Ванчин дорж нар ажиллаж байсан юм. Мөн захиргааны орлогч дараагаар Тогтох, Намсрай, Амгаа, Самдан, Сандуйжив, Заграабаатар, Болд, нарийн бичгийн дараагаар Намжил дорж, Шагж, Баазанхүү ажиллаж байлаа. Миний аав төгөлдрийн буняа гэдэг хүн байсан. Миний аав 1956 онд намын дээд сургуульд эзэн орж 1960 онд юуны намын илгээлтээр Завхан аймгийн цагаан хайрхан сумны сум нэгдлийн дараагаар очиж исэн. Миний эсрэг Завхан аймгийн дарга байлаа. Хувьсгалаас өмнө хошоо дарга ийм аль гашчихсан. Төрийн сайд гэнэн сайдын одоо хамтран зүтгэж байсан. 8 онд илсэд нэгдлийн гишүүн болсноос маллаж 27 жил нэгдэл маллаа. Энэ хугацаанд нэгдэл сумынхан үйл хэрэгт тус нэмэр болохоор зүтгэж явсан. Удаа дараалан хэдэн удаа депутатаар сонгогдож явлаа. Намайг очиод тус нэгдлийг удирдах байсан 21 жил ажилласан Бониа гэдэг буурлын хүн өвгөн байсан. Энэ буурлын өвгнээс одоо ажлыг хүлээж авч шинэ залуу байлаа. Тэгээ энэ хүний хийж бүтээсэн зүйлийг одоо дордуулахгүй байх юмсан гэсэн бодол төрж ажиллаа эхэлж одоо тэр тус нэгдэлд ажилласан. Олон сайхан хүмүүсийн одоо хамтарч ажиллаж байсан. Одоо тэр хүмүүсээс би бас энэ дурс чэрий гэж бодож байна. Одоо малчтаас тугаа жамын сүрэн гээд байж байна. Улаан лавгж юу гэж хүмүүс одоо тэр хүмүүс манаас орсон байна лээ. Сотон манзарагч гээд энэ шагдар гээд совдгоо байна. Одоо совдгоо маань цагаан хайрхандаа амьдарч байгаа. Тэтгэвртэй гарсан байгаа өндөр настай. Баунко баригадын дарга сандаг сүрэн одоо лавх сүрэн гээд энэ олон сайхан одоо мал аж ахуйн төлөө тэр нэгдлийн одоо өмчөрөнгийг хамгаалж өсгөж үржүүлэхийн төлөө итэг зүтгэлтэй өөрийнхөө үнэн сэтгэлээр ажиллаж исэн олон хүмүүсийг одоо өнөөдөр ингээд орсож ирж байгаа их таатай байна. Энэхүү их ажлын хүнд ачааг үргэлжлэж өдөртөн зохион байгуулж өстөртөө гүйцэтгэж байсан тухайн үеийн төр засгийн удирдлагуудыг депутат Дамдан, сум нэгдлийн дарга Бониа, Ил Аюуш, Ванчин дорж, Гүнгээ болон нарийн бичгийн дарга Намжил дорж, Шагж, Баасанхүү, орлогч дарга Амгаа, Самдан, Намжил дорж, Сандуйжив, Заграабаатар зэрэг үе үеийн олон эдэн мэдлэгтэй, дадлаг туршлагатай дарга нарыг нэрлэхэд таатай байна. 1976 онд сумын захиргаан санхүүгийн засаг анх байгуулагдаж санхүүгийн засгийн даргаар нь Сандажив, Дараан Дэмбэрлэм, санхүү засгийн нэгтлэн бодогчдоор Алтан Үлзий, Марусия, Залуу Эрдэнэ, Даштоо, Махуулгоноор ажиллаж байсан байна. Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулинд өөрчлөлт орсноор 2003 онд төрийн сангийн нэгдсэн тогтолцоонд орж сум төрийн сангийн төлөөлөгчнийг төсвийн байгууллагын нэгтлэн бодогч 3-таагаар үйл ажиллагаагаа явуулж байна. Шинэ гарсан хуулийн дагуу 1998 оноос манай сумд нийгэм халамжийн байцаагч ажиллаж эхэлсэн. Анх Амгаланбаатар гой доодохдохгүй ажиллаж байсан. Тухайн үедээ 15-аас 20 сая төгрөгийн үйлчлэгийг 150-аас 200 гаруй төгрөг үйлчдэг байсан. Зах зээлийн энэ шилжилтийн үед бол энэ ард иргэдийн үүсгэл санаачлагаар өөрсдөө гаргасан энэ санаачлагаар үндэслэж манай төсөл хөтөлбөр орон нутагт хөрөнгө оруулалт хийдэг юм онцлогтой. Үүн дээрээ тулгуурлаж ард иргэдийн санаачлагаар одоо
тухайн байгууллага ард иргэд малчтад одоо төсөл хөтөлбөрүүдэд бид нэр хэрэгжүүлдэг. Би бол одоо 1976-аас 1992 он хүртэл тус цагаан хайрхан сумын социализм төлөөний ажиллаж байлаа. 1980 оноос 92 он хүртэл мал аж ахуйн бригадын даргаар ажилласан. За манай мал аж ахуйн бригад он сургаадын даргаар ажилласан. За манай он сургаад одоо говь хангаа госолсон. Одоо ус агаар сайтай байгаа цагаар юм гоё нутг байгаа. Хайрхан сумын Ширэгийн голын хүүхдийн овоо гэдэг газар би төрсөн хүн 1931 онд. Отун дэнгэрийн баруунсоо за би 20 настайгаас эхэлж цэргийн албанд яваад тэндээсээ гараад Алдараа маамастанд бригадын даргаар ажиллаж байгаа сүүлд нэг дундын үйлдвэрлэлээр ажиллаад тэгээд Дархан хот дээр одоо 30 хэдэн жил болж байна. Цагаан хайрхан сумын түүхэнд нэг онцлог бичээсвэ. Энэ бол сум байгуулагдахаас өмнө тэнхэм хичээлж эхэлсэн он цаг юм. 1929 оны 9-р сард тэр үеийн хан тайшруулын аймгийн Отхон хайрхан хошууны Жасаад хамгийн харьяа дуутын хүрээний буурин дээр тэнхэм нэртэй нэг багш 30 хүүхэд 3 гэртээгээр сургууль байгуулагдсан түүхтэй. Анхны багшаар ард гаралтай Пүрүүжив, тайж гаралтай Төвдөн Сэрнар ажиллаж байлаа. Мөн үүний дараа сайн дурын баг сургууль болон өөрчлөгдөж, нам эвлийн гишүүн Бат Эрэнцэн, Санжжив, Будал Хаяи нар ардын хүүхдэд бичиг зааж байсан түүхтэй. Бас их булаг гэдэг газарт Сандагжив багштай 25 сурагчтайгаар хичээлж байснаар сургуулийн түүх үргэлжилнэ. Үүний дараа буюу 1941 оны 9-р сараас Цагаан хайрхан сумын ардын баг сургууль нэртэйгээр байнгын ажиллагаатай болон өргөжсөн байна. Энэ үед Мухард Суврын аманд 2 анги 4 бүлэгтэй 90 сурагчтайгаар хичээлж Гомбожив, Амарбат, Жаданба, Эрэнцэн дорж нар захирал эрхлэгчээр, Довчин, Нянраг, Сэрэдэндв нар багшаар ажиллаж байсан юм. Манай сургууль 1985-аас 86 оны хичээлийн жилд улсын дөрвөөний сургууль болсон. Үе үеийн төгсөгчд бид бүгдийн бахархал болж явдаг юм аа. Тус сургууль нь одоогоор 200 хүүхэдтэй, 12 үндсэн багштай, 250-аад малтай, 2 коп бус хичээлдэг, дотуур байртай. Залуу байхад ертөнцтэй л одоо тэр хүүхэд бид нар танилцчихсан. Хамгийн анхан цагаан хайрхан машин үзэлээ. Хамгийн анхан цагаан хайрхан дээгүүр онготны скийг үзэлээ. За тэгэл хамгийн анхан одоо цагаан хайрханд одоо Эрдэмт нам сурч эхэллээ. Тэн дээрээс одоо жигүүр ургаад аймгийн сургуульд бас алсын эрдмийн морин дөрөөлөж явсан гэд барагдчихгүй сайхан сэтгэлүүд бол олон бий юм маш их бий. Тэнд одоо ажиллаж байсан хүмүүсийг дурдыг гэж бодож байна. Тэр одоо сумын дарган Чадраа гэдэг нэг сайхан хүн байлаа. Балбар гэж хүн байлаа. За сургуулийн хаминда Ойдөв гэж хүн байсан, Банчин гэж хүн байсан. Тэгээд тэр сум сургуулийнхаа Балдан гэдэг хүний юмч байсан. Одоо ч хүүхдүүд нь дурсаж хийж ярих байх тэр Балдан гойг бол одоо цагаан хайрхан дурсахгүй байна гэж байхгүй. Тийм буянтай олон жил хийсэн хүний багамч хүн байсан. Манай нутаг бол одоо уул ус говь хангаанд эгширсэн ийм сайхан нутаг. Тэгээд нутгийнхаа хамгийн сайхан нэг бодохоор би одоо тэр өвс сургамалтай өндөр уулаар гүйж явсан бага насаа их дурсдаг. Би их багаасаа нутгаасаа гарсан боловч уул усаа дурсаж үргэлж холбоотой байдаг. Би 1959 онд 1-р ангид орсон. Миний ангийн багш одоо гоож юм бодж өгч эрд өгсөн настай эмээ байна. Тэгээд тэндээ санхны сургуулийн бос халахснаас хойш би гадаадд сургууль суралцлаа. Дотоодын дээд сургууль өгслөө. Одоо бол яг хуульч мэргэжлэр цагдаагийн байгууллагт 29 жил ажиллаад гавьяаныхаа амралтанд гарсан. Гэхдээ одоо бас зүгээр байхгүй ажил хийж байгаа. Би Цагаан хайрхан сумын баг сургууль 1961 онд ороод 64 онд төгссөн. Тэгээ манай ангийнхан бол 45 хүүхэд байсан. Ангийнхан маань бас хичээл сургуульд сурлахтай их сайн хүүхдүүд байсан. Одоогийн байдлаар манай ангиас 2 гавьяат төрсөн. Энэ худалдааны гавьяат ажилтан Дасцүг, автоврын гавьяат ажилтан Балжин хоёроор маш их бахархаж явдаг. Дасцүгтайгаа нэг ширээнд анх усыг сурж байсан. Өдөө ийм сайхан явж байгаа найзаараа бахархаж байна. Миний аав малчин хүн цэвэл дөрж гэдэг байсан.
би анх сувилагчийн курс төгсөөд говь руу сувилагч хийж тэмээ унж зун нь болохоор морь өмж хөдөө малчтан гэж вакцин хийж ингэж явдаг байлаа. Сумын төв суурьсан ширээгийн голын иргдээр 1946 онд нүүж ирсэн сургууль өргөжиж Балхаажив, Цанжид, Давг, Эренцэнд орж Үлзий тогтох нарын багштайгаар 90-с 150 сурагч тогтмол хичээлдэг. Жилдээ 25-аас 30 сурагч төгсгдөг болжээ. Улмаар 1967 он гэхэд 200 гаруй сурагчтай, эрхлэгч 7 багштай, жилийн 20 мянган төгрөгийн төсөвтэй болж сургалт хүмүүжлийн ажил явуулах материалыг баазтай болж бэхжсэн байна. Тухайн үеүүдэд Цэвэгжив, Жигли, Балдорж, Балхаажив, Базарвайн, Сандагсүрэн, Будажив, Чойжилжив, Сумья, Сандагдорж, Жаапруу буян тогтохноор захирлаар ажиллаж байсан юм. Үүнээс хойш Балдан, Гомбоцэрэн, Мажиг, Базарсад, Баттулга, Александр, Бүрэн тогтох, Базархүү, Өгөөмөр баяр нар сургуулийг удирдах байлаа. Цагаан хайрхны сургууль олон хүнийг эрдэм боловсролд хөтөлж, хөлийн дөрөөнд гарын ганцганд хүргэсэн ач буянтай. Тиймээс ч ажил үйлс сургалт хүмүүжлэрэн аймагтаа төдийгүй улсад олон удаа тэргүүн болон шагналт байр эзэлж улмаар 1986 онд улсын тэргүүний сургууль хэмээх эрхэм хүндтэй алдрыг хүртсэн. Энэ үед сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулах бүх шаардлагыг хангаж 10 гаруй кабинет байгуулж, пионерийн танхим, халуун ус, биеийн тавирын бэлтгэлийн өрөө шинээр барьж, сургуулийнхаа орчныг тогтжуулан 600 гаруй мод бут тарьж, сурагчдын хөдөлмөр амралтын цуслан байгуулсан зэрэг бүтээлч ажлуудыг өрнүүлжээ. Сумын сургууль улсын тэргүүний хэмээх алдрыг хүртсэн нь цагаан хайрханчуудын бахархал болж байдгийг. Манай сургууль бол үнэхээр сайхан сум ч гэсэн одоо байгаль оргомол ус амьтнаараа бол үнэхээр сайхан хангаа газар байгаа. Манай ах 1985 онд 8 жилийн дунд сургуулийг улсын тэргүүний сургууль болгож исэн. Тэн дээр нь бид нэр одоо очиж бас ажиллаж байсан. Би одоо тэр сургуульд багшаар ажиллаа, дараагаар нь хичээлийн эрхлэгчээр ажиллаж агаад ингээд дэвтгүүртээ гараад хүрээд ирсэн. Нэгдүгээр ангид орлоо. Миний ахтын цагаан хайрхан сумын захирал байсан Баатар байна гэж хэлсэн. Тэгээд миний хүрэг ах цагаан хайрхан сумын сургуулийн одоо сахиул манаач одоо 10 гэд 20 жил хийсэн болж юм. Дамдингийн болж юм гэж хүм. Тэнд яасан тэгээ манай өөр цагаан хайрханы сургуультай манай амьдрал бол бүгд цагаан хайрханд байгаа. Цагаан хайрхан сумын 8 жилийн сургууль маань маш олон эрдэмтэй мэрэгэн багш нараар эрдэм ном заалгаж одоо их юм сурсны хүчинд миний амьдрал одоо дархан хотод одоо сайхан амьдарч байна бид. Олон 10 жил их үрсийн эндэгдэл гаргаагүй бахархам үйлс цагаан хайрхан сумын хүн эмнэлэгтэй хүн холбоотой. Анх 1938 онд соёлогчийн салбар нэртэй нэг соёлогч 70 төгрөгийн төсөв 2 авдар эмтэй байгуулагдсан сумын эмнэлэг 1940-од оноос бага эмчийн салбар болон өргөжжээ. Эмнэлгийн тулгын чулууг тавилдсан доолгор, базарааргчаа, пэлжээ, гомбожив, лувсан, чойжилжив, норов нарын хүмүүс энэ үед ажиллаж байсан юм. Сумынхаа хүн ардын эрүүл мэндийн манаанд 1940 оноос хойш Балдан эмч насан туршдаа зүтгэж, эмчилгээний хүрээг өргөжүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчлөлийг бууруулах чиглэлээр үр бүтээлтэй ажиллаж байлаа. Мөн 1950-ад оны сүүлээр бага эмч Гомбосүрэн Балдан эмчтэй хамтран ажиллах болжээ. За манай хамт олон одоо 1976 оноос их эмчийн салбартаа болоод ингээд нэгдүгээр системд нэгдүгээр хайранд 2 удаа орж одоо мөнгөн шагалл урамшуул авч исэн. 2-оос 3 дугаар хайранд 2 удаа орж шалгарч байлаа. Ингээд энэ хугацаанд бол их урдсан сэргийлэх үйлчлэгийг бол чанартай их бүртээ эмчтэй хийдэг юм болмаас их хүүхдийн эндэгдлийг гаргаагүй ер нь эрүүл мэндийн системд бол гайгүй сайн ажилладаг гэсэн ийм чиглэлтэй ажиллаж байгаамаа. За манай сумын хүн эмнэлэг нь одоогоор 22 орон тооны ажилтнтайгаар хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг урьдчилан сэргийлэх болон үзэж эмчлэх, хэвтэн эмчлүүлэх зорилготойгоор үйл ажиллагаа явуулж байна. Манай сумын хүн амд бол нийтдээ 2500 гаруй хүн амтай. За тэгээ энэ 1500 гаруй үйлчлэх хүрээний хүн амдаа бол
эрүүл мэндийн төслүүд үйлчлэгийг бол цаг хугацаанд нь маш их чанартай хүргэж байгаа. За манай хүү эмнэлэг нь 2009 онд бол 420 сая төгрөгийн улсын төсвийн хөрөнгөөр хөрөнгө оруулалттай тийм 10 ортой шинэ эмнэлэгтэй болсон. За ингээд шинэ эмнэлэгтэй болсноороо бол бидний үйл ажиллагаа бол ажиллах нөхцөл бол маш их таатай орчин бүрдэж мөн хэвтэн эмчилүүлэгч нарт гэсэн одоо сайхан таатай нөхцөл бүрдэж сайхан ажиллаж байна. Би бол одоо 64 онд ангаах ухааны дунд сургууль одоо төгсөөд энэ сумд одоо 40 гаруй жил ажиллаж байгаа одоо дэвтгүүртээ гараад ингээд одоо байж байна. Намайг одоо ажиллаж байхад одоо сумнаглал гэж байдаг одоо би одоо эмнэлгийн жилдээ нэг 80-аас 90 эхчүүд төрдөг байжээ. Одоо нэг утгад. Тэгээд одоо бид ч одоо нэгдлийн дараагаас дуудванд жирэмсэн хүнд унаа авахд одоо дандаа тракторын толгой голдуус өгдөг. Тэгээд одоо тракторын толгойгоор одоо жирэмсэн эхчүүд аваад дахиж яваад замдаас төрүүлээл дээнд боогоод авчирч ирсэн одоо 30 гаруй одоо насны залуучууд одоо энэ сумд авчиж яваа. Миний аав Санживтын Балдан гэдэг эмч хүн байлаа. Сумын ард түмэн Баава доктор гэж авгаалж хүндэлж ирсэн. Манай бол одоо 40-од оноос хойш энэ тус сумд эмч хийж явахдаа их нэлхсэн эндгэдлийг гаргаагүй гэж ярьдаг байсан. Миний ээж аюулсын зэнтж өгж бас мөн энэ сумын эмнэлэгт 40 жил асрагч хийсэн ийм хоёр хүн байсан юм. Цагаан хайрхан сумын хүн эмнэлэг 1975 онд эхэмчийн орон тоотой болж Долгор сүрэн, Ядамжив, Нийла, Будхүү, Алтан хуйг, Оюун, Амар жаргал нар эмчээр ажиллаж байсан юм. Энэ үед алсын дуудлаганд явах УАЗ 469 машинтай болж анхны жолоочоор аюур зан ажиллаж байлаа. Эмнэлгийн дүн бүртгэл болон бригадын эмчээр Дүгэрмаа, Лавжив, Гаалиа нар ажиллаж байсан. Их эмчийн салбартай болсноос хойш 22 жилийн хугацаанд мөн жирэмсэн их эндээгүй нялхсан эндэгдэл аймаг улсын дундчаас байнга доогуур явж иржээ. 1970 оноос бригад бүр хүний багамжтай болж Гомбсүрэн, Мягмаржив, Адианар энэ ажлыг тогтвор сууршилтаа эрхэлж байна. 1967 оноос хойш багийн эмчийн ажлыг өөр гүйцэтгэж ажилласан. Тэгтээ бол би 3 энэ бүх багуудаар дамжсан хамгийн сүүлд одоо энэ онцгойд ажиллаж байгаад тэгээд одоо 2006 онд тэтгэвртэй гарсан. Би одоо 65 настай. За ингээд манай эмнэлэг бол анх байгуулагдсан бол 1942-3 он үед Бадрагчаа доктор гэж байж байгуулагдаад дараа нь Балдангой гэдэг хүн одоо тэр үнийг баг эмчийн салбарыг авч явжсэн ийм түүхтэй. Төгсч ирснээс хойш сумын эмнэлэгт хөрөгч байгаа эмч, вакцинатор байгаа эмч. За тэгээд их эмчгүй үед салбарын эрхлэгч эмчийг орлож ажиллаж байгаад 2006 оноос энэ тус багийн хүний эмчээр ажиллаж байна. Ингээ 1982 онд ангаах ухааны дунд сургуулийг төгсөөд хүний бага эмчээр өдөө хүртэл энэ цагаан хайрхан сумын Баянбулаг багийн одоо бинтэр хайрхан энэ сайхан хайрхныг төссөн айлуудыг одоо 315 өрхийн 366 хүн амд үйлчилдэг. Тэгээ энэ сайхан бинтэр хайрхнаа төвшөж ингээ манай малчд бол доошогоо одоо зундаа бол энэ Алдар хаан Поврон гэл энэ шугуугаар өвлдөө болохоор одоо отхон шүлөөстэй гэсэн нутгаар ингээд зааглаад манай багийн хүмүүс энд одоо ажиллаж амьдардаг юм байгаа. Би 1983 онд ангаах ухааны дунд сургуулийг Улаанбаатар хотод төгссөн. Тэрнээсээ хойш одоо 27 жил тасралтгүй улсын байгууллагад ажиллаж байна. Энэ багад ирээд 83 онд би 2 жил ажиллаад буцаа Сумдаар нэг хэдхэн жил ажиллаж байгаа. 90 оноос хойш тасралтгүй энэ багтаа ажиллаж байна. Тэгээ багийнхаа ард түмнийг их удаан хугацаагаар ажиллаж байгаа учраас ерөөсөө хүмүүсийн өвчлөл бүхэл юмыг л ой тоонд ортол ойлгосон мэддэг гэж бодож байгаа. Цагаан хайрхан сум 1931 онд байгуулагдах үед өнөөгийн соёлын байгууллагын суурь улаан гэр нэртэйгээр тавигджээ. Тэр үед морин хуурч Балдан, дуучин Чоймбол нар олон түмэндээ соёлыг түгээхэд эдвэхтэй зүтгэж байлаа. Хожим нь улсын үлгэрийн танхимд ерөөлж магтаалчаар ажиллаж байсан Виктор Үл Чоймболын хөөрхөн зээрд уран сайханч Балсангийн жаахан шарга дуунууд улсын алтан фондод бичигдэн үлдсэн түүхтэй.
Тухайн үед соёл олон нийтийн ажлыг түгээх дэлгэрүүлэхэд малын эмч байсан Заншир, Хуурч Жамбарай нар идэвхтэй оролцож байлаа. Улс аймгийн урлаг соёлын уралдаан тэмцээнд цагаан хайрханчууд тогтмол оролцож, тэргүүн болон шагналт байруудыг эзэлж ирсэн юм. Мөн урлагийн маш ховор төрөл тооцогдох хоолойн лимбээр энэ нутгийнхан олон аялгауг үе удам дамжин авч ирсэн юм. Уул ус хангай дэлхийгэн дагаад уянгалаг яруу дуу шүлэг ихтэй улс даяар алдаршсан цуутнуудтай цагаан хайрханчуудаас урлагийн олон авьяаснууд төрөн гарсан. Уртын дуучил хамжив, гавьята жавзан, алдарт дуучин адар сүрэнгээс эхлээд залуу дуучин оюун эрдэнэ, даваасүрэн нарын олон хүнийг энд нэрлэж болно. 1978 онд цагаан хайрхан сум урлагийн 3 хоногон Улаастай хотод зохион байгуулсан нь олон хүний талархлыг хүлээлээ. 1990-ад он гэхэд сумын клуб тоглолтын иж бүрэн хөгжмийн зэмсэг, бусад эд хогшилтой 15,000 шахам номтой номын сан, 100 гаруй үзмэртэй, орон нутгийн судлах кабинеттай, кино үзүүрээр үйлчилдэг соёл урлагийн томоохон төв болсон байлаа. Нийгэм өөрчлөгдсөн хүнд хэцүү цаг үед ч цагаан хайрханчууд урлаг соёлын энэ үйл ажиллагаагаа тасалдуулаагүй юм. 1931 онд сум байгуулагдсан. Тэр үеэс сумын соёл урлагийн байгууллагын суурь тавигдж анх улаан гэр нэртэйгээр Викторал Чойн бэлгэж хүн анх үүсгэн байгуулагдчихсан байна. Тэгээд одоо сайн дурын уран сайханчд олон нийтийн тусалцаа дэмжлэгээр тэнд одоо соёл олон түмний ажил явагдаж таанц, бүжиг ингэж зааж яасан байна. За тэр анхны суурийг тэгсэн Викторал Чойн бэлгөө сүүлдээ улсын үлгэрийн танхимд очиж бас нэлээд алдаршиж яасан, ерөөл магтаалчаар ажиллаж яасан ийм төөхөн уламжилтай юм байна. За манай сумаас ч бас урлаг соёлын олон алдартнууд төрөн гарсан. Тухайлбал одоо алдарт туучин Адар сүрэн, Монгол улсын гавьяа жүжигчин Уртын Тамжууга, Монгол улсын гавьяа жүжигчин Жавцанга, за соёлын тэргүүний ажилтан оюун эрдэнэ Даваасүрэн, за мөн Монгол улсын тэргүүний уран сайханч Сэрэн Дижид Баатар Баяр Тогтохгүй гэсэн ийм улсууд одоо урлаг соёлоор дамжилттай явж, за мөн хойч үедээ ардын уламжилт урлагийг өвлүүлэх, хөгжүүлэх талаар бас нэлээд төрөвтэй ажлууд хийгдэж, явагдаж байсан байна. Нутгийн алдартнуудынхаа авьяасыг өвлөж, алдрын жимээр нь өгсөн уран сайханчид цагаан хайрханд олон бий. Сумын сайн дурын уран сайханчдаас Төмөн Дэмбэрэл, Баатар, Цэрэн Дижид, оюун эрдэнэ нар улсын тэргүүний уран сайханч болж, Чойжил Баяр Тогтох нар улсын наадамд оролцож байсан юм. Алдрын энэ буйхаг одоо хойч үеийнхэн үргэлжлүүлж байна. Цагаан хайрхан сумын орон нутгийн судлах танхим 1973 онд байгуулагдсан. Нийтдээ бол 6 танхимаас үрдэж байгаа. Тэгээд угсаатны зүүн танхимд нь болохоор зэрэг одоо эрдний хүмүүсийг хэрглэж байсан зүйлсүүд байгаа. Үүнд нь болохоор зэрэг одоо Цэрэн Дорж гэдэг хүний сундаг дуран байна. Тэгээд уран Цэрэн Дорж гэдэг хүний сэлбэртэй шатар, доромб сангажвын хэрглэж байсан зис домб, тэгээд Усан Жамин гэдэг хүний хэрглэж байсан пейж музейд одоо тавьсан 5 гушуун малын баримл зэрэг юм юунууд бол байгаа. Тэгээд манай сум бол ер нь бол байгалийн одоо түүх соёлын дурсгалт газруудаар бол маш тийм баялаг. 1931 онд одоогийн Цагаан чулууд сумын зүүн ардсын өвөрт
нэг гэр, нэг байшинтай, 3 орон тоотой 6,000 төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэйгээр эд хөрөглөгчдийн анхны хоршоо байгуулагдсан юм. Тэр үед хоршооны үйлчилгээний хүрээнд 650 гаруй өрх, 4,800 хүн ам багтаж байсан юм. Энэ хоршоо сумын иргэдийн хэрэгцээтэй барааг татан авчирч мал, мах цөцгийн тос, ноос үс, агт зэргийг хариуцсан бэлтгэдэг байлаа. Хоршооны дараагаар сандаг сүрэн, санж сүрэн, цэрэн давг, цэрэн дорж, пилжээ, цэрэн даваа, жалчин жав, жамин нар ажиллаж байлаа. Улмаар 1955 оноос худалдаа бэлтгэлийн анги нэртэй болж улсын мэдэлд шилжин орон тоо үйл ажиллагаа нь улам өргөжсөн юм. Худалдаа бэлтгэлийн анги тухайн үеийн ханшаар 2-3 сая төгрөгийн бараа борлуулж, бараа түүхийдийн зориулалтын агуулгууд, 100 тонны ногооны зойр, 5 худалдагчтай дэлгүүр, кантурын барилга зэргийг бариулж, бригадын 3 агентыг нүүдлийн мухлагтай болгон автомухлаг, машин трактортай болж, материалыг бааз санхүүгийн хувьд бүрэн бэхжин хөгжсөн юм. 1956 оноос 69 он хүртэл цагаан хайрхан сумын худалдаа бэлтгэлийн ангид түүхийдээ ишлэгч 13 жил, худалдаа бэлтгэлийн удирдах газар 7 жил. Тэрнээс хойш залгаад нийтийн аж ахуйн үйлчилгээний газар комбинатад 3 жил. Тэрнээс Захгун Говьалтай аймгийн Пенарын дайын цуснанд аж ахуйн нэрв зэргийн ажлуудыг 40 гаруй жил хийж ирлээ. Олон байгаа. Одоо тэр ямингээс хүмбэсэн дарга нь ангийн дарга. За тэгэл хин гэж нэг цэрэндорж гэж бараана нэр басан. Тэгэл тэрнээс хойш ерөөсө зөндөө л улсууд байсан. Анх үе 1977 онд Төвөмгийн ассистент директор компани хурцыг төгсөж ирээд энэ цагаасны засгийн төлөөнийг хийж байсан. Тэн тарихтын зөвшөөр ажиллаж энэ газар ингийн тойрны агентаар ажилласан доо. Би 83 онд одоо цагаан хайрхан сумын онц бригадын агентыг хийгээд тэгээд одоо 97 онд би пенсэнд гарсан. Тэгэл яг агентын ажлыг би одоо манайд чинь тэгэхэд ирсэн цэгийн машинтай тэгэл байсан баян гайлаараа ороод явдаг. Тэгэл зэгийн машинтаар ороод бараа гаачаал тэгэл явж идэг. Хөлдөөд үхий цуглуулдаг ерөөсөө 200-аад нэр төрлийн юм цуглуулдаг байсан шүү дээ бид нар чинь. Би ч одоо үр тариан дээр 3 жил ажил хийгээд, ногоон жил байгалийн хадланаар 10 жил ажил хийгээд, хүнсний ногооноор 10 жил ажил хийсэн. Тэрнээс хойш яг 8 ашиглаж ирээд мал алж явна. Худалдаа бэлтгэлийн ангийн дараагаар Жамин, Чулуун, Цэрэн дорж, Гарамжив, Цэдэн дамб, Даш цэвэг нар ажиллаж байлаа. 3 даргын үед худалдаа бэлтгэлийн анги социалист хөдөлмөрийн хөдөлгөөнд хамрагдаж, авсан үүргээ 4 удаа биелүүлэн гавшгайж хамт олноор шалгаран Монгол улсын төв дөрвөн байгууллагын шагналаар шагнуулж байлаа. Мөн хөдөөд соёл нэвтрүүлэх талаар баггүй анхаарч бүх хөрхийн 90%-ийг радиожуулж, 80%-ийг төмөр ортой, 67%-ийг оёдлын машинтай, 60%-ийг эндүүтэй болгож хүн ардыг соёлжуулах тухайн үеийн бодлогод чухал хувь нэмэр оруулж байсан юм. Энэ хамт олноос Туван аймгийн худалдаа бэлтгэлийн удирдах газрын дараагаар 40 гаруй жил ажилласан бол худалдаа бэлтгэлийн трестийн дараагаар Чүлтэм, Гармажив нар олон жил үр бүтээлтэй ажилласан юм. Мөн Чойжил сүрэн, Ням дэлэг, Самбуу, Намсрай, Бямбжив, Дамбиням, Өлзий, Цогзулмаа, Рашбал, Сумьявазар, Лав нарын ажилчид, Тууварчин, Жигж сүрэн, Эренчин давг, Баас нар ихээхэн хувь нэмэр оруулсан билээ. Цагаан хайрхан сумын худалдаа бэлтгэлийн анги 1980 оноос 90 оны хооронд улсад 3 удаа, аймагта 14 удаа тэргүүн болон шагналт байруудад шалгарч байлаа. 1990 онд худалдаа бэлтгэлийн ангийг 95 хүн 665 мянган төгрөгийн хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр хувьчлан дууд нэртэй бүрэн бус хариуцлагатай компанийг 1991 онд байгуулжээ. Улмаар 96 онд хуулийн өөрчлөлтийн дагуу Бэндэр хайрхан компани болгон өргөжүүлжээ. Улсын хэмжээнд олон тооны худалдаа бэлтгэлийн ангиуд хувьчлагдсан ч ихэнх нь зах зээлийн нөхцөлд дасан зохицож чадлагүй хаалгаан барьсан түүхтэй.
Харин даш цэвэг захиралтай Бэндэр хайрхан компани тухайн үед 4.8 сая төгрөгийн өрийг барагдуулж зээл авалгүй ажиллан хөл дээрээ босч чадсан учраас хувь нийлүүлэгчдийн сүүлийн жилүүдэд тогтмол ноогдол ашиг олгож ирсэн. Тэдний үйл ажиллагааг төрөөс өндрөөр үнэлж захирал даш цэвгийг аж үйлдвэрийн гавьяат ажилтнанд цол тэмдгээр худалдагч Даваа, Гэрэлхүү, Нябо, Сосор барам нарыг худалдаа үйлдвэрийн тэргүүний ажилтнанд цол тэмдгээр шагнажээ. Манай Бэндэр хайрхан компани бол 1931 онд хоршоо нэртэйгээр байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж байсан. Ингээд 1956 оноос худалдаа бэлтгэлийн анги болсон. Яванда бас одоо 1991 онд Бэндэр хайрхан хувьцаат компани маань байгуулагдсан. Анх байгуулахдаа одоо 40 хэдэн гишүүнтэйгээр одоо байгуулагдаж байсан. Компани гишүүд маань одоо бас хамтарч ажиллаж хөдөлмөрлж ирсэн юм аа. Ер нь одоо манай энэ компани сум орныхоо идэж уух, горил будаа өмсөж хэрэглэх бүх эд зүйлсээр нь хангаж ирсэн. Одоо ч гэсэн үйл ажиллагаа маань тэр хэлбэрээр явагдаж байна. За манай худалдаанаас бахархалтай олон улсууд бий. Цагаан айрхан сумын уугууд аймгийн худалдаа удирдах газрын дарга байсан худалдааны ажилтан хөдөлмөрийн гавьяаны удаан тугийн одонд Туваан гэж хүн бий 40 жил худалдааг удирдсан. Мөн Гармаажиг Тэрестийн дарга байж одоо бурхан болсон. Мөн цагаан айрхан сумын иргэдийн хурлын дарга байгаа Дашцүг худалдааны гавьяат ажилтан энэ одоо худалдааны ийм улсуудаа. Тэгээ би энэ улсуудаараа бол бахархаж баярлж явдаг юм аа. Энэ нутагтаан төрсэн энэ голынхоо их авсан газраа би өссөн хүүхэд байгаа юм. Хөдөө эцэгхийн гар дээр тугал ураг харуулж өссөн хүүхэд байгаа маа. Тэгээд энэ нутгийнхаа бахархал бол манай нутаг хангаагаа госсон нутгаараа би бахархдаг. Сэтгэл уужуухан хүн бүхэн зоригтой тэр ард түмнэрээ би бас бахархаж энэ ард түмэн дундаа би ажиллаж амьдарч баадаа би бахархаж явдаг. Сумын мал эмнэлэг 1932 онд малын санитарчийн нэг орон тоотой байгуулагдаж эм тариагаа аймагаас авч үйл ажиллагаагаа явуулдаг байжээ. Тухайн үед малын элдв халдварт өвчлөл их байсан ч малчид мал эмнэлгийн ач холбогдлыг сайн мэдгүй улмаас энэ ажилд их хойрог ханддаг байлаа. Харин 40-од оноос мал эмнэлгийн дүрм журам гарснаар үйлчилгээ тогтмолж их, чанар сайжрах эхлэл тавигдсан юм. Салбарын эрхлэгчээр Нанзад, Сандаг нар, санитарчаар нь Данзан, Онхор нар ажиллаж байлаа. Мөн 1963 оноос малын ихэмжтэй болж Товуу 1978 он хүртэл ажиллажээ. Мал эмнэлгийн тасгийн эрхлэгчээр Ядамсүрэн, Сандав Дорж, Даваажив, Баадгар, Балжин, Лам нар үр бүтээлтэй ажиллаж малын галзуу, дуу тавдар, боом, сохор догол, хамуу зэрэг өвчний гаралтыг эрс бууруулж чадсан юм. Мөн тэмээг говийн буур, адууг тэсийн азарга, хоньыг говьолтайн чамаар хуцаар сайжруулж, ямааг өөр дотор нь шилэн сонгож, үржүүлэх бодлого явуулж байсан нь ихээхэн үр дүнгээ өгч, өнөөдөр цагаан хайрхан сумын мал ашиг шим сайтай, цаг уурын эрстэс нөхцөлд дасан зохицох өндөр чадвартай болон өсч үржиж байна. За манай сум бол хангаагаа босолсон нутаг үлчээр сайтай ийм сайхан нутаг байна байгаамаа. За энэ манай энэ нутагт бол одоо шилмэл үйлдвэрийн мал өржүүлэх тохиромжтой бөгөөд сартуул омгийн хонь, буурал омгийн ямаа, тэсийн голын адуу гэдэг одоо шилмэл малыг бол авчирж одоо өржүүлэх юм таатай нутаг байгаамаа. Тэр үеийн малын эмчнэр бол ер нь дүүс тэрлийн хоёр дотор л явж байсан. Малыг эрүүлжүүлэх талаар анхаар төр засгаас хүртэл анхаарал тавьдаг байлаа. Одоо бид хүртэл тэнд малчид ер нь малаа эрүүлжүүл ер нь л ямар нэгэн халдварт барьцаат өвчнөөс эрүүлсэн байсан тэр үеийн мал. Цагаан хайрхан сумын холбооны салбар 1940 онд Говьолтай аймгийн Тайшир сум буюу тэр үеийн цагаан улам сумаас салж утсан холбоо нэртэйгээр анх байгуулагдаж байжээ. Энэ үед урд талын сумд ганц шугамар дамжуулан ярьдаг байсан бол 1960 онд Боронцон шугам тавигдаж Улаастай, Архангай, Улаанбаатартай шууд холбогдох боломж бүрдэн холбооны үйлчилгээнд шинэ дэвшил гарчээ. 1970-ад онд радио үзэл суйрлуулж бүх албан байгууллага айл өрхийг радиотой болголоо. Харин 1976 онд шуудангийн машинтай болж хөдөөгийн иргэдэд хэвлэл шуудан тараах аймаг сумын хооронд зорчигч тээвэрлэх ажлыг гүйцэтгэж ирсэн байна.
1986 онд орбит станц суйрлагдсанаар цагаан хайрханчууд зурагтын нэвтрүүлэг үздэг боллоо. 1991 онд Монгол телевизийн нэвтрүүлэг орон даяар цацагдж, үндэсний нэвтрүүлгийн үзэх боломж бүрдсэн юм. Техник технологи эрчимтэй хөгжснөөр 1999 онд Висат станц суйрлагдж, улс аймагтай шууд холбогдсон бүх сувгаар чөлөөтэй харилцдаг боллоо. 2001 онд багийг холбоожуулж бүх багийг одоо холбоотой болгосон. 2003 онд шилэн кабель одоо татагдж, гоолтой зах хоёрын хооронд одоо сүлжээг өргөжлөж холбоо шууд одоо олон сувгуудаар Улаанбаатар гадаадын орнуудын харилцах боломжтой болсон. Манай улс телевизийн тоон технологид шилжснээр одоо цагаан хайрханчууд дотоодын 6 сувгийн нэвтрүүлгийг үзэх боломж бүрдлээ. Мөн үүрэн холбооны үйлчилгээг хүлээн авч, сумын айлч газараас гар утсаар ярих нөхцөл бүрдсэн юм. Харилцаа холбооны энэ технологиг бидэнд авчралдсан онц холбоочин арагчаа Батсуур нарыг энд дурдууштай. Мөн үйл ажиллаараа аймагта баянг тэргүүлж ирсэн цагаан хайрхан сумын холбооны салбарт Бадамдорж, Сэрод, Намхайдавг, Нэмих, Дулам-сүрэн, Чанцал, Самбуу Пунцаг, Батбаатар, Балдан-сүрэн, Бямба нарын хүмүүс ажиллаж байлаа. Тэнгэрлэг эх орон минь тандан мөргөмөө. Тэнд энд хэвтэх чулуунд чинь үнэн оршдогт этэгмөө. Амьд яваа минь таны тааллаг юм уу? Авгайх тандан би өдөр бүр мөргөмөө. Цагаан хайрхан сумын хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр сургуулийн өмнөх боловсролд багчуудыг хамруулах асуудал чухал болж ирсэн юм. Тиймээс 1964 оны 7 дугаар сард социализмын төлөө нэгдэл өөрийн хүч хөрөнгөөр хүүхдийн цэцэрлэгийг байгуулж 1972 он хүртэл ажиллауллаа. Энэ хугацаанд 25-аас 30 хүүхэдтэй эрхлэгчээр Няма, Асрагчаар Ламсүрэн, Тогоочор Сүх нар ажиллаж байжээ. Үүний дараа эрхлэгч Заг дарагчаа, Чимэд хорлоо, Наран цэцэг, Няма, Ламсүрэн, эрхлэгч Мөнх цэцэг нар сумын цэцэрлэгт ажиллаж байсан юм. Цагаан хайрхан сумын хүүхдийн цэцэрлэг эхэндээ сумын төвийн ажилчин албан хаагчдыг ажлаа хэвийн явуулах болцоогоор хангах, хүүхдэд хүмүүжлийн наад захын дадал олгох асуудлыг голчилдог байсан бол 80-аад оны дунд үеэс сургуулийн өмнөх боловсрол олгоход төлхөө анхаарах болжээ. Гоошлол 2 бүлэгтэй 7 ажилчнтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. За тусам нь цэцэрлэгийн насны 119 хүүхэдтэй. Эдгээр хүүхдийнхаа сургуулийн өмнөх боловсролыг хэрхэн яаж хамруу сургууль бэлтэх үү? Энэ талаар бол анхаарч ажилладаг. За үүний үр дүнд л одоо цэцэрлэгийн сургалтаар бол нэг 45 хүүхэд, за хувилбар сургалтанд 39 хүүхэд, хөдөөгийн багийн цэцэрлэгт нэг 30 хүүхдийг хамруулж ингэж сургуулийн өмнөх боловсролын амралт бол 85.5% тай байгаа. За манай цэцэрлэгийн барилгын тухайд бол гэр байшин гэж хосолж үйл ажиллагаа явагдаж ирсэн хөгжлийн явцтай. Цагаан хайрхан сумын хүүхдийн цэцэрлэг 1990-ад оноос хойш 400 гаруй хүүхдийг сургаж 1-р ангид бэлтгэж өгчээ. Мөн сүүлийн жилүүдэд гадна дотны төсөл хөтөлбөрт хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролыг чанартай болгох, багш нарын мэдлэг чадварыг дээшлүүлэх талаар амжилттай ажиллаж байгаа юм. Цагаан хайрхан суманд тооцооны касс 1977 онд анх байгуулагдсан эрхлэгчээр нь Дорж Бал, Нирварн Пиленар ажиллах болжээ. 1985 онд банкны салбар болон өргөжж, үйлчилгээний хүрээн нэмэгдэн урт улам богино хугацааны зээл олгодог болжээ. Энэ үед банкны балаасын гүйлгээ 15 сая төгрөг төрж, хадгаламжиндан 400 гаруй хүний 560 мянган төгрөгтэй болжээ.
90-ад оноос банкны тогтолцоо өөрчлөгдөж хөдөө аж ахуйн банкны тооцооны төв ажиллах болсон юм. 1981-ээс 2000 онд даш дэлэг, 2000 оноос даваад улмнаар эрхлэгчээр бод сүрэн, долгор сүрнээр нэрваар ажиллаж ирсэн юм. 2008 онд банкны онлайн системд шилжсэнээр нэг ажилд нэмж аваад энэ болохоор эдийн засагчид ингээд 4 оронтой болсон ба 2009 оны 11 сарын 2-наас эхлээд цагаархан тооцооны төв эрхлэгчээр ажиллаж байна. Гэхдээ ахлах дийлэр нь бол бүх ажилчдын бүтцийн өөрчлөлтөөр ахлах дийлэр нь бол гээш дорж байгаа. Дийлэр гэм ямар сүрэн эдийн засагч нэгэд олон сүрэн гэдэг ингээд 4 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Цагаан хайрхан сумын социализмын төлөө нэгдэл нийгмийн шинжилгээний дагуу өөрчлөгдөж ширээ нэртэй хувьцаат компани болон зохион байгуулагдлаа. Нэгдлийн отхон дараагаар базар аргач ажиллаж, компани анхны захирлаар Бямбжив, Махвал нар ажиллаж байсан юм. Нэгдэл ашигтай, амжилттай ажиллаж байсан он жилүүдэд Нябогор, Тогтох, Батхүү, Минжима, Хүрлбаатар, Гарамдавг, Базар, Ваня, эдийн засгчаар Ургамал, Загдарагчаа, Жамбал сүрэн, Уланбаяр нарын чадварлаг боловсон хүчнүүд эвсэг хамт олныг бүрдүүлэн ажиллаж байлаа. За манай сум тэр 75-6 оны үед улсад байр эзэлж зээлзэн 30 машинаар шагнуулж ирсэн. Боны дарга байхад. Тэрний би одоо хүүхэд байсан тэгэхэд их содон санаж байна. Баяр хийж одоо энэ төвцөнд төхөөрөмжийн шинэ ашиглалтанд орж ирсэн. Тэгээ энд баяр хийж намар яаж ирсэн, наадам хийж ирсэн. Тэрнийг одоо санаж байна. За сургуульд ажил хийж байхдаа олон багш ажилчтай ажиллаж ялаа. Улсын тэргүүний сургууль болж ялаа. Миний ажиллаж исэн сургууль. Цагаан хайрханы анхны жолооч одоо хөдөө аж ахуйн жолоочинд орцсон байсан. Автын жолооч нь одоо Балжинэм юм. Тэгээ тэр хоёрын би дөнгөж дараа нь залгаж байгаа хүн. Сайхан тойрон бүрээс их сайхан хамтч ангийнхан бол их сайхан болсон байсан. Нэгдэлд байхдаа бол хэдэн жолооч нар их сайхан хамтч их сайхан байлаа. Манай энэ голооч одоо хамгийн сайн сайхан малаа малжсан Баянманга санжаа. За тэгээд одоо сэргийн санццав Норов гэх мэтчлэнгийн одоо энэ өвөр намагтай мант цэцэрлэгийг эзэгнсэн 1000 гаруй малтай тийм улсууд байлаа. Надад ер нь хийгээгүй ажил ерөөсөй байхгүй мандчихсан. Тэгээд би товрт явсан. Товрт одоо 32 жил мантаа уцаа. Энэ хүний зэрэгтэй байхад цаггуулаад. 4 жилийн боловсралтай тэгсэн мөртлөө Аагант одоо 7-8 жил хийсэ. Тэрнээс одоо дэвшиж ажиллаж байгаа хонтой юм одоо худалдаа үлтгэлийн ангид барааны нэрв 2 жил хийсэн, мөнгөний нэрв 1 жил хийсэн. Тэгээд нэгдэл маань хөдөө аж ахуй дээр ажиллуулна тэгээд татаж аваад бригадын тооврч 17 жил хийсэн. Эхлээд 14 настай байхад анх удаа социализмын төлөө нэгдэл гэж байгуулж ирсэн. Намайг 16 гишүүнтэй байхад миний аав ээж анхны гишүүн болж ирсэн. Тэрнээс хойш манай 5 гишүүн малыг аль нийцийг манлаллаа. Энэ орон нутгийн ивэл сайхан буян гисгээр аймгийн баг хурлын гишүүнчүүлээ, аймгийн депутатч болж үзлээ. Бас гавьяаны шагнал бишгүй л авч сайхан нэгтэй явлаа. Цагаан хайрхан сум эрдэм чадалтай олон лам хувилгааттай хошуу нутагтаа төдийгүй улс орон даяар алдарн төвсөн хүрээхийдтэй байсан цаг үе 300-ны тэртегээс улбаатай. 1700-ад оны үед хошуучи бейсийн хошууны болон орон нутгийн харьяалалтай 800-аас 1000 лам 80 дуут буюу сайн итгэмжтэй гандан дэгчлэн 100 ламтай айгтай буюу ачтын хүрээ энэ нутагт ном хурж буйны үйл эрхэлдэг байлаа. Дуутын хүрээ бол том хэмжээний цогчин дугантай, чойрын хурал хурдаг 3 дуган, олон датсан, өөрийн гэсэн
жастай байжээ. Дуутын хүрээнд их цам харайж майдар иргэдэг бол агтын хүрээнд бага цам харайдаг байсан түүхтэй. Гэвч 1930-ад оны улс орныг бүхэлд нь хамарсан хэлмэгдүүлэлтийн хар шуурга цагаан хайрхныг нөмөрч хүрээ хийд устгагдан 100-аад хүн хэлс хэрэгээр хэлмэгдэж 82 хүн цаазлагдсан байна. Гэхдээ бурхны шашны гүн ухаан уламжлалт ангаах ухааны ном судрыг нутгийн олон хичээнгүйлэн хадгалж хутагт хувилгаадын хойд дүр болсон эрдэм чадалтай лам нарт атгуулснаар хэлмэгдэл төөргөлийн хар шуургыг давж чадсан юм. Энэ хоёр хүрээнд сууж бурхны номонд гэгээлсэн лам хувилгаадаас дамдин сүрэн буюу анлин өвгөн, нам хайдавг, сангажв, цэмбэл, хайдав, чойжин, ловсон жамин, шагдаржв, гендэн сүрэн, дайна, данзан, дашюндэн, дулам сүрэн, жадам, жамсранжв, ловсон гендэн, чөлтөм жамц зэрэг үнэн сүсгтэй бурхны олон шав нарыг нэрлэж болох юм. Энэ сайхан ширээг хоолын сайхан нутагтад шүтлгүй яах вэ? Анли үгэн чинь одоо тэр цаахан дугойд байсан шүү дээ. Тэгээд тэр күйсийн бэлгийн тэр юм дэсэн энэ гүгсэнд байсан. Нутгийн ардууд одоо манай тэнд чинь олон сайхан лам нар хуургууд байсан. Хамгийн том одоо манай нутгийн одоо анлин гэж одоо энэ шагжийн одоо юу байна? Ах нь байна. Ах юу хуудаа авах нь болох юм байлоо. Энэ зурхаа тий анлин гэж одоо бид нар нэрлэжээ. Одоо тэгэл тэр чоожингуа гэж өгшин байлаа. Цэмбэлгуа гэдний сайхан лам өгшин байлаа. Ага үгэн гэж одоо нэг сайхан өгшин байлаа. За манай эцэг бол Жаминжиг гэдэг хүн байсан. Дэрвийн одоо бас одоо улаа ачхи нэгэд өртөөний одоо хариулдаг. Одоо цагаанчлуу цагаан хайрхаа хоёрыг нэг байхад тийм алба хайжсэн хүн. Манай эхийн талынх бол удмын тийм барайч улсууд. Одоо манай ихч одоо энд барайч хүн л дээ. Одоо 4 дахь 5 дахь үе дээр явж байна. Чин зөгжил гэж. Анх эхэлж амбулаа барайч тэрний дараа галхаа барайч ижсэн жүлтэм гэдэг хүн байсан. Галхаа жүлтэм гэдэг хүн байсан. Тэгээ миний ээж Нямхуу гэдэг хүн байсан. Одоо миний ихч чин зөгжил гэдэг хүн байна. Манай аав бол энэ хүрээнд дээр энэ юуны агтын хүрээнд сууж ягаад тэгээд нагсаа үед болсон лам ховргүй явлаа манай дамжин сүрэн гэж гомжийн дамжин сүрэн гэж өгөн байлаа. Манай аав тал бол олон том ламтай, хоёр том лам маань дуутын хүрээний цорж хийжсэн чагнаад орж гэдэг лам байгаа. Тэгээд чагнаад орж гэдэг лам маань сангаж өгдөг ламтайгаа энд баригдаж ирсэн Улаанбаатарт хавар 3 ер нь хаврын 5 сар хавцаад баригдаж ирээд тэгээд арлагдаж хэлмэгдсэн тийм хоёр ламтай цорж байсан тийм том лам байгаа. Тэгээд манай дээр дараагаар нь манай анилан багш гэж дандсан зурхаач гэж миний багш. Тийм бол анилаа үгэн дээрөө дараах зэрэг бүлэстэ нуур хавар очдог яадаг байсан. Анилаа үгэн бол дандаа юугаар зумбалхтаа хөснөхийн нэг үйлс юм гинлээ. Үйл намруулахтаа зэрэг яг уруудаад ингээд арц руу ингэж үйлж яадаг байсан. Хэлмэгдүүлэлтийн үеэр баривчлагдаж улмаар шоронгоос оргож олон жил хээрээр гэр хицээр дэрхийн эцэстэй хэлс хэрэг нь цагаатгагдсан зурхайч доорн дамдин сүрэн нутгийн олондоо сурсан номынхоо буйнаар ач тус хүргэсэн нь тоймгүй олон. Мөн хүрээний ловн лам, унзад эренцэн сүрэн, лам намсрай, данзан чойжин нарын эрдэм чадал ач тусыг тоочоодч баршгүй. Одоо ч мөн лавг нарын залгамж халаа нутгийнхаа төдийгүй холын хүмүүстэж буйныг санаж тусыг хүргэсээр байна. Гол усан хамгаалж хайрлах шиг. Нэр алдрын мэдсэн шиг. Энэ ширээгийн гол гэдэг газар юм. Энэ ширээ чулуу гэдэг нь юм. Энийг хайрлж хамгаалах юм. Одоо тэгэл цагаархан төв доош өвлж явуулснаас эхлээл орон нутгийн нэлдэн ээж аав тогтоосон баян хангахан
аюултай байсан уламжлсан хөрөнгө уламжлсан байгаль хамгаалж арилж өгөл гэж залбирч явах хэрэгтэй эднэр тийм ээ. Уул ус нь тэгшэрсэн, ургамал ногоон жигдэрсэн газрын диваажин гимээр цагаан харьхан сумын нутагт байгалийн өвөрмөц тогтоц бүхий олон газар бий. Хүн зориудаар зассан мэт ширээ чулуу, олон мянган жилийн тэртех түүхийг өгүүлэх хөшөөд, бэндэр хайрхны нууцлаг агуй, ямаан ус, анилын хөгшний амьдарч байсан ганц хүний агуй, чойндон арслангийн гэрийн буйр, төмөртийн хүн чулуу, энхийн хисааны сүг зураг зэрэг түүх дурсгалын зүйлсээр баялага. Мөн аг, шавар, таан, хүмүүл, шаваг, шарилж, соёл, солихор зэрэг говь хээрийн бүсэд ургадаг ургамлаас эхлээд нохойн хушуу, үхрийн нүд, тоошлог, хад, чацарган, улаалзган зэрэг жимсгэн төрөл бүрийн мөөг, бүүргэн мэхээр, ван симбрүү, манжин гарав, юмдүүжин, ажигд сэрэн, алтан гагнуур, хунчир зэрэг ховор эмийн ургамлууд өнгийн хэвс дэвс мэт алгалан байдгийг. За энд бол тэргүүний сайхан гөгчүүд нам төрийн зүтгэлтнүүд одоо 3 удаагийн хурлын депутат байсан даваагийн дамжин гэж хүн энд одоо нутгалж байсан. За жамин гэж өвгөн байсан. Олон жил хурдмор уйж байсан. Жамингой хурдморыг одоо генерал Баттын дорж гэдэг хүүхэд байхтаа унж байсан. Энд чинь бол дөмөггүй зовдэл амчуу сэрэнгийн жамин сүхтэмруга ядтамгаа гэж олон сайхан гөгчүүд энд их байлаа да. Хамгийн бахархаж явдаг зүйл бол энэ манай сумын ард түмэн нарай бахархдаг. Ер нь ихтэй найртай сайхан тэгээд уул ус нь их сайхан мал хариулж буцааж явахд ер нь сайхан. Манай цагаан хайрхан сумч нь бол одоо хангай говь хосолсон утган тэнгэрийн баруун суганд оршдог. Маш одоо өргөн удам нутагтай. Одоо ийм л сайхан нутагтай. Яг сумын маш цаг гэдэг нэртэй байлаа, хамгийн маш цаг гэдэг нэртэй байлаа. Тэгээд бас малганы ажиллагаа мэдээ сайн гэж ялла. Тэгээд самдаа мэдээлэлтэй зүрхтэй малчин явуулаа. Анхаас хайханд манай өдөр томсууд цай хосууд байсан л банчин дорж хүн байсан. Тэрс таргаж байсан. Тарсаргууд нэрийн сангун бинядаргууд занжилжсэн бас мэдэн зурсагтай ажилтдаг хүн байсан. Гэхдээ маа тэрс тарг банчин дорж тэрүүдийн хүн чивсээ үнэхээр дууссан. Сайн байсан. Одоо байгаль нь бол одоо ястай янзын сайхан байгальтай. Ургамал модтой, ургасан устай. Ширээ чулуу байна. Өргөн модны хаяа байна. Цэцэрлэг байна. Одоо гол нь цэцэрлэгч манай гол нь 100 цуссан. Тэгээ баян булгийн ам байна. Бид сайхан нутаг манайд байна дөө. Зөндөө байна. Одоо отгон тэнгэрийн баруун усгаас урсдаг аршанаас бид хүрчилээ шүү дээ. Тэр үсэг сайхан цэвэр усанд ус аршанаар хүрчээс одоо биднес сайхан усууд урднаас л яах юм те гэж би одоо залбирж явдаг шүү дээ. Намайг Даваахүгийн Марусэ гэдэг. Манай аав маань очрын Даваахү, ээж минь Данцангийн ханд гэж өгшин байсан нэг 70 гаруй нас наслаад зөмөр одоо ертөнцийн мөнгөсийг үтсэндээ. Аав ээж минь одоо багасаа л нэгдэл гэж байхад нэгдлийн галч байлээ. Ээж минь тэнд бас манаач аав маань манаач ээж маань галч хийдэг байсан. Ингээ би бол үндсэндээ одоо цагаан хайрханд ажиллаж байхдаа сумын захиргааны дарга гэж боны дарга, ванчин дарга хоёртой 10 жил ажилласан. 20 жил. Дараагийн 5 жил нь бол одоо гүнгээ дарга гэж байна. Майс одоо алдарханд байгаа. Манай нутгийн хүн, шороотын хүн. Ингээд одоо ажиллаж байсан болохтой зэрэг чинь би бол одоо ерөөсөө холбоогүй байна гэж бол ерөөсөө байхгүй. Цагаан хайрхан сумын нутагт Монголд төдийгүй дэлхийд ховорт тооцогдох ямаан арц ургадаг юм. Их нарийн, хуримт, хөх усны хяр зэрэг отхон тэнгэрийн салбар уулуудад энэ төрлийн арц анхлын үнрээрээ гайхагдан байдаг. Мөн утаат болор, жонш, төмрийн хүдэр, шохойн чулуу, билүү цахиур зэрэг ашигт малтмлын дээжис олонтой тааралдана.
Байгаль хангай сайхантай раас буугад согоо, аргал угалз, янгир, гүр, зур зэрэг ховор амьтад энэ нутагт дураараа бэлчиж эдээшилж байдгийг. Туулай, чандаг, чон зурам, шилүүс, дорог, хэрэм, тарваг зэрэг өргөн тархацтай амьтадч энэ нутагт тун элбгээ. Цэнгэг ус тунгалаг нууруудыг бараадан хун шувууд, ангир, тоогруу, нугас, галуу, цахлай зэрэг усны шувууд тэнгэрийн эзэд болсон бүргэд, тас, шонхороос эхлээд ёл, ятуу, ногтруу, хөхөө, хойлог зэрэг жигүүртэн шувуудч түмэн янзарaan энэ нутагт байдаг. За миний нутаг бол одоо 20 цэрэгийн гол тэгээд итүүгэн хайрхан тэнгэр бол одоо зөвхөн Монгол төдийгүй дэлхийд хамгийн манлай сайхан нутаг усаа гэж би нутаг орноо хөх тэнгэрийн хөрс дэлхийгэн хүн зон ардан хөндлөж биширт дээдэж бахархаж энэ сайхан газар төрсөндөө эцэг ихтэн өвөг дээдстэн үргэлж бахархаж өвөг дээдсийн нэрийг мандуулах юмсан чадвал ядуул нэг жихийн халуун цуулахгүй байх юмсан аль болохоор нэг сайн сайхан юм бүтээх юмсан гэж ингэж бодож зүтгэж ингэж явлаа. Аймгийн цагаан хайрхан суманд төрж тэнд өсч тэгээд цэргийн албааж ирээд төрлөх сумынхаа социализмын төлөө нэгдэлд тракторын жолооч малчин зэрэг ажил хийж байгаад одоо сүүлд нь цэцэрлэг багийн засаг даргаар 9 жил ажиллаад энэ нутагт ирээд одоо 2 жил болж байна. Цагаан хайрхын одоо дээшэн ширээгийн голоод явахтагаан зэрэг за кэрэ нуур чулуут уужим салаа тэгээд хойшоо явахтагаан зэрэг нөгөө хүрнээс юуна гөхнөр гэдэг очрон хайрхан доош орохтойгоо биндэр хайрхан цагаан хайрхан энэ их дурсгалтай сайхан нутаг юм аа. Очрондаа сайхан залбирдаг. Тэгээд зүг өрөндөө сайхан сайн сүүлнийгаа дээжийг өргөдөг. Тэгээд инкамглан сайн яваасаа гэж боддог энэ дэлхийгээр. Манай энэ богд очрооны савдгийг их сайн одоо ирсэн одоо энэ дүшиж ирсэн одоо хүмүүсийг бол одоо ер нь өөдөн татах тийм учиртай юм гинлээ. За энэ биндэр хайрхан гэдэг бол одоо бас их түүхтэй. Онц хайрхан гэж хэдийн одоо тийм сайхан сардаг уусууд бий. Өсөн төрсөн орон нутгийн анган багшин байгалыг харж хамгаалж энэ орон нутгаас хаашаач хөдөлгөөд амьдрасаа өргөхт мөн энэ орон нутаг эзэнтэй байгаасай л гэж би хүсдэг юм байгаа юм. За би одоо цагаан нутгаас хоол амьдардаг гэсэн орон нутгийнхаа уул ус одоо ширээгийн гол богд очроонд одоо бахархаж хүний нутаг ч гэсэн богд очроонд одоо залбирч явдаг. Тэгвэрч одоо бидний ажил амьдрал одоо өдрийг сайхан одоо цагаан уул шиг амаас өндөр зогсож явдаг. Манай аав одоо цагаан хайрхны артел юм уу за ламжуу гэж хүн байсан. Нутгийн ард хүн бол бүгдээр хандахгүй. Манай ээж бол тэр сумын одоо үйлдвэр баригад одоо барилга дээр нь ажиллаж ил байла. Сумын цэвэрлэгч хийж ил байла. Манай нэг том ихч Балжин юм гээд одоо тэр аймгийн сумын захиргааны одоо зарлагын хүртэл ээжсэн. Бодгоор өвөөс орхон бол одоо хаанаач гоё ургадаг, хаанаач ихтэй намарт хөрөгддөг. Одоо царга зурм бол үнэхээр ингэлбэгтэй. Тэгээ үнэн сайхан. Манай эсрэг энэ цагаан хайрхан сум бол үнэндээ бахархамаар байгаа юм. Нутаг усан ч сайхан. Бүх энэ ажил төрлөг хийж байгаа усууд ч сайхан. Цөмөрөө ивлэг сайхан усууд байна. Манай аав бол Балжин хүү гэдэг тийм тайж хүний хүүхэд. Манай аав Балжин хүүгийн ах トゥ их олон улсуудын цагаан хайрхан сумаар нутгалж ирсэн. Манай аавын дүү сайн бэлэг гэж багш одоо цагаан хайрхан сумдаа бас олон жил багшилсан юм сайхан багш хүн байсан. Цагаан хайрхан сум бол говь хангаа уул талхсалсан маш сайхан үзэсгэлэнтэй нутагтай. Би нутгаар бас овоглож энэ нутгаараа бас аавынхаа нутгаараа овоглож явах дуртай. Бурхан жил үгээд одоо энэ сайхан бурхан шиг хад байна уулгаа. Цагаан болдог гэж байна. Манай аавын нэрээр нэгдсэн банзай ходог гэдэг үр нэртэй тийм газар байна. Тэгээд одоо энэ ч манай нутаг сайхан нутаг шүү дээ. Байгальтай, устай, модтай, уустай, хаттай.
Цагаан хайрханчууд эртний дээр үеэсэн ажилсаг эвсгэрэн аймаг хошуундаа төдийгүй улс орон даяар алдаршсан. Ахмадын захиас ардын уламжлал үнэт соёлон энэ нутгийнхан үеийн үед өвлүүлэн хадгалсаар явна бахархал төрүүлнэ. Дэлхийд гайхагдсан нүүдэлчдийн ахуй соёл энэ л нутагт хадгалагдсан үлдэж өдөр тутмын амьдралдаа эртний уламжлал соёлон шингээж авч явна. Ялангуяа ширээгийн гол өксөөд хөндлөнгийн даваа, уужимслаа, улаан хөрөмтий тэгэл доошлол одоо гөшөөтийн даваа ингээл ийм сайхан говь хангаа госсон. Доошлоод одоо бүр говь руу орох юм бол зүүн баруун арц гэл ингээд ийм сайхан тэнгэр сайхан уудам нутагтай ийм бага. Их сагаад байгаа энэ одоо манай одоо шүтж явдаг анлын өнгө тэр үгний маань одоо оргодож явж явсан одоо амьдарч явсан юм агуу тэгээд одоо ер нь онгож явсан нутаг бас их байд юм аа нэг өрөөдөө. Тэгээд манай ар нэвтийн үзүүргээд нэг үлж байгаа. Миний өөрөө одоо үлжж байгаа үлжээ. Тэнд хүртэл одоо агууйтай тэр хүн маань одоо юу яаж амьдарч явсан. Одоо ийм сайхан газар уттай дурсгалтай. Манай Бат жаргал гэж хоцны жаргал гэж нэртэй 38 жил одоо хоцхон маллсан. Ийм ширээгийн голын буурлуу дотор их нэр хүндтэй ийм алдар хүндтэй маань тийм хүн байсан. Ээж минь бас өндөр настай. Ээж минь одоо базар хүү гэдэг ийм сайхан ээжээр би бас бахарх дуртай. Тэр Завхан аймгийн Цагаархан сумын ширээгийн гол гэдэг тэр голын хөвөөнд ус төрсөн. Тэгээд миний хамгийн бахархаж байгаа бол Отхон тэнгэр хайрхны сугаас уурсан тэр голын хөвөөнд тэр голыг усанд угаалгаж тэр газар өснөрөө бахархаж явдаг. За Завхан аймгийн Улаастай суманд ажиллаж байгаа Цагаан Архан сумын нутгийн зөвлөлийн тэргүүлэгчдийн нэрийн өмнөөс болон хувьяасаа Цагаан Архан сумын уугуул иргэд болон Цагаан Архан суманд ажиллаж амьдарч байсан нийт иргэддээ одоо ажлын амжилт эрүүл сайн сайхан бүхний хүсэн өрөөё. Дэше ширээгийн гол энэ ундрахтай их харшаа ус тэгээд энэ их нэрийн цагаан ариг тэгээд өөр намтай энэ модон бол гурвал өхрийнүүд ихтэй өвчин ургаа харшаантай ширээгийн гол ихээр ширээ чулуу гэдэг сайхан эртний үеэс манай энэ ард түмэн дахин шүтэж эдээ таныхан дээжиг өргөж ирсэн сайхан дахлагтай уул байна. Мод домны явааг сайхан дахтаг бас овоо байна. Ард түмэн бишэр шүтэж явдаг тийм бас түүх турсал газрууд их байна. Тэгээд одоо энэ чинь янз бүрийн дэм сургууль энэ чинь одоо тэгвэл хүрэн толгойл ингээл гангачдаг. Энэ дуваагахта хордмор уралдаж ингэж өслөө манай нутаг. Миний үеийнхэн болгоор одоо мужаан удамтай улс байсан. Зундын мужаа 10 мужаа гэдэг. Тэрний одоо би 3 дахь үе залгасан бас нэг тийм нэг бетон тайм бас нэг яах юм ийдэг одоо тэгээд өхөр дэрэг мөрийг тэгээд тоон мон янз бүрийн одоо бас темирхүүн гийдэг тэгээд бас энэ голынхаа хүүхдүүдэд бас зөвлөгч мужаа нэртэй бас болоод бас тэгээд энтнэр багцуул зарим нь бас багшаан тэрэгжил байдгийг. Хуримтуул манайхыг үл ёстой үүсгэс наваа төтөлтөл одоо ингээл тэтгэж байгаа юм газар. Тэгэл манай цагаан хайрхан чинь болоочиг дарга марга солигдсон бишгүй сайхан эрдсэн дарга болгоно сайхан байж байгаа л яадаг тийм л газар. Колороо нэрсэн дахиж барьж ирсэн ширээ чулуугаар эндээс эхлээл одоо манайхын хоёр ширээгийн гол тэгээд энэ их 2000 чулуу улаан хөрөмтийн нуруугаар одоо нуурнаас эхлээл энтэлтүүл бахархдаг юу зуны цагт одоо инээд ингэж бахархдаг. Энэ манайхад тэр дандаа л зовоодан дараа байлаа. 20 жил үнээс ал одоо би. Хин чих олон төвөндөө тустай хайрхан байгаа. Хамгийн үзэж харж үздэг. Ер нь тийм л сайхан хайрхан байна. Он цаархан, биндэр хайрхан уул гэл ингээд 7 бурхан 5 таад ингээд бурханд сүү сайдынхаа дээсийг дандаа өргөдгөө тэр болох. Ард түмэн намгалан тайван ахуй амьдрал нь одоо дээшилсэн нутаг ус уул ус очирван хайрхан уул маань одоо үргэлж сэтгэлд бодогдож байдаг. Уул усаам бол мартах аргагүй л дээ. Сайхан нутаг байгаа. Завхан аймагт явдаг ганцын даваатай. Тэгэл дээш өгсөл гөшөөтийн даваа, далаагийн даваа, тэгэл хангаа хөндлөнгийн даваа, урдууран даахтын даваа гэдэг. Тэгэл хангаад одоо улсын хамгаалалттай улаан хөрөмтийн уулгаад их хэмт байна. Тэгэл их мянган баг мянган гээд байна. Тэгэл нарийн их нурдуур хөрөмтийн нуруу дунд нуруугаа сайхан нуруу.
Тэгээд аягаан шарган гээд байгалийн тусгай хамгаалалтаа тийм газар байдаг. Тэгээд доошоо зүүн бараа орц гэдэг. Тэгээд доошоо Монголын элс доошоо уруу тал тэгээд захын жаргалан сумтай холбоо тэгээд ирээ нуур гэлээ. Тэгээд ийм сайхан үзэлтэй газар байдаг. Одоо Ширээгийн гол гэж нэг сайхан голтой, Өрөмтийн гол гэж нэг сайхан голтой, нутаг орон сайхан газар. 15 жил одоо бид тэр мал ус сайтай сайхан амьдарчлаа. Өө чин Завхай аймгийн Цагаан сумын дуутын хүрээний одоо борон дээр төрсөн байгаамаа. Тэгээ орон нутгата маш хайртай, орон нутгаа маш бодож санаж явдаг. Миний Ширээгийн гол дуутын хүрээ гэж одоо ингээд миний өсөж морь уруулдаж өгсөн сайхан нутагтаа. Одоо өөжин цааны ихнийг ийм асаг хүрээсэн том ийм нуурын дотор тэр амтэн байдгийн байна лээ. Одоо тэрийг очино үзье гэсэн хүмүүс ингээд дээрээс өнгөөгөө харахаар зэрэг тэр маш урт. Нэг том хар амтэн бай. Тэгээд тэр амтэн ингээд усантай ингээд хөрвөөгөөд ингээд байсан. За хажуугаар загас усчээд байхад тэр нуур ингээд цалигаа хоёр дахь хасган ингээд зохиол палвал гэж зохиод байдаг. Манай бүр намаа дагуулж үзүүлжсэн бүр. Ингээд манай цагаан хайрхан сум бол бас хүүхдэд бас говьтай, хангаатай, уултай, устай сайхан нутаг. Бас тэр төрсөн нутагтаа бас нэг 8 жил сумын сектаргаар ажиллаж явахдаа гэсэн бас бахархаж явдгийг. Он цайрхан гэж говьруугаа нэг сайхан хархан байна. Шүүн дээр одоо ил тэр харагдчихэ. Тэгэл нэргэн тойрондоо энэ хоёрын одоо хоёр ян гэдэг энэ хоёр энэ уулаг. Тэгээ энэ уулнууд бол одоо дулаахан нөмөртэй өвстэй юм амтлаг их сайхан бэлчээртэй юм газар байдаг. Бэр чадлаараа гайхагдсан хүчит бөхчүүд хурдан удмын адуу цагаан хайрхан сумаар овголдог. Улсын начин Дамбын Жамбалд орж, Аюушийн Жамийн, аймгийн Арслан буян тогтохын Гэндэн сүрэн, Дорж балын Бат тогтох зэрэг улс аймагта алдар цуутай олон сайхан бөхчүүдийг энд нэрлэх учиртай. Мөн одоо цагаан хайрхныхаа нэрийг дуурсахаар олон сайхан залуу бөхчүүд төрөн гарах нь дамжиггүй. Мөн Чойнзонгийн хүрэн, Шанхын алаг, Жамингийн хээр, Дулмын халиун, Авирмэдийн хээр, Чүлтмийн цагаан гуйтай хүрэн, Хумбуудайн бормор, Сүхбатын хээр, Товуугийн хээр, Батмөхийн борлог, Цэрэнгийн ягаан, хул зэрэг хурдан хүлгүүд аймаг сумынхаа түрүү магнайг авч төмөн их цолоон дуудуулж байсан түүхтэй. Мөн Цэрэнгийн хул, Дамдингийн зээрд, Бархсын халтар, Дорж балын хээр, Сэродын ягаан, Баасанживын цавдар, Махвалын хээр, Чимбатын хар зэрэг олон хурдан хүлгийг нэрлэж болно. Цагаан хайрхан сум хурд сайтай учраас аймаг суманд түрүү авч байсан олон уяачийг энд нэрлэхэд цаг хугацаа, зай талбай хүрэлцэхээргүй багталтай сайхан санагддаг юм. 1957 онд улсын наадамд 6 давж өсгөдөр начин цол авсны өмнөхөн төрсөн байхгүй юу. Тэрүүгээрээ бас сайхан эцэгхээр сайхан нутаг орноор нь яа харахгүй би бас цагаан хайрхан сумын хүн болж байгаа болохоор өөрийнхөө нутаг орноор бас бахархаж байна. Манай аав дөржүүл нь бол орон нутагтаа гаалаа гэж алдарсан. Морь маш сайхан олон жил уйс морин дуртай, морийг таньдаг. Одоо цагаан хайрханд бол их нас, бага насны, олон насны морийг ер нь хамгийн олон төрүүлсэн байгаа хаа. Би гэтэл одоо манай цагаан хайрхны гаалаагийн галтар морь гэдэг чинь сумд 6 төрүүлсэн. 4 жилийн би он төрүүлсэн. Тэгээ аймгийн баяр наадамд одоо Бадарчин завдар морь гэж 2 төрүүл 4 үзүүлсний дараа гаалаа хондон морь гэж 2 айрагдаж соёол насны их насны морьч аймгийн баяр наадамд айрагдуулж байсан. Ингээд нэг бүх морины одоо тийм босготой айлын хөвгт байгаа юм да. Манай сумын одоо Баянбулгөр гэдэг Бадарчин завдар гэж юм аймагт 2 төрүүлж 2 үзүүлсэн их завдар урдмар байлаа. Их урдмар. За манай сумын одоо Эгэн хөлгийн завдар гэж бас их урдмар одоо байлаа. Аймагт тагсан энэ сумд одоо их олон медальтай юм завдар мар байсан. Цагаан хайрхан сумаас одоо бөхчүүд байна. Би өөрөө одоо 2000 онд сумын начин цол хийсэн. Одоо тэгээ манай Ширээгийн голоо сумын заа Наранбаатар гэж одоо байсан одоо энэ хойд байгаа. Нийтэрт байна. Одоо сумын зам Борис гэж байлаа. Сумын зам Дасцүг гэж байна одоо мэдж байгаа бах тийм ээ. За хүүхд байхдаа бустай адил одоо хуруу тоглол хариулж хурдан мөрөнж нутгийнхаа одоо уул усанд одоо
дахиж ингэж өссөн. Манай одоо морь уйдаг ийм юм байлаа. Бид нар хүүхэд байгаасаа одоо би ихэд 6 настай байхдаа урдан морь унж аймгийнхаа одоо наадам би алга дааг унж одоо би хол сайхан төрүүлжсэн. Тэгэл одоо миний энэ одоо морин дуртай байх зам замл хоёрыг бол одоо аав маань тэгэл одоо залгаад миний ах нар ууж эхэлсэн. Ингээд бүгд бид нар одоо адуу малтай холбоотой бидний өстөрсөн одоо явж байсан амьдрал бүгд л энэ одоо адуу малтай холбоотой учраас одоо бид нар өнөөдөр бас адуутайгаа холбогдоод ингээд явж байгаа. Ингээд бол адуу бол нэлээд тийм шургоо сэтгэлээсээ ингээд зүтгэлтэйгээр орсон. Адууны ч одоо бас ач уян үр дүн нь бол зохицохоосаа бол гарч ирсэн. Ах маань одоо Монгол улсын Малдавичийн болцлыг одоо өнгөрсөн жил хангалаа. За миний хувьд бол бас энэ хөдөлгөөнтэй зүтгэж басны хувьд Монгол улсын одоо тэр цолны болцлыг хангаж Монгол улсын Малдавич гэдэг өндөр эрхэм цолыг одоо адууныхаа буйнаар авсан. Энэ малын хажуугаар бас нэг морь мал үйдэг байлаа одоо аваан дагаж ахаан дагаж. Тэгээд одоо 14-5 жил морь үйсэн та эрдэнэт. Одоо дүүтэйгээ одоо бас илүү сайхан улсын цол энэ төрлөө. Одоо нутаг орон маань одоо говь хангаа госныг сайхан нутаг ялангуяа тэр баян булаг өргөд маань мал хөнгөхдөө говь хангаад нутгалдаг ийм сайхан нутаг байсан. Тэр нутгаараа махрадаг. Ян гэдэг нь бол одоо гişгийн сав гэсэн утгатай байдаг. Тэнд бол одоо аршаан болгосон ширээгийн хангалд аж төрж амьдтагта бүр их бахаж явдаг. 80 дуутын хүрээтэй цагаан хайрхан суманд нутгийн уран дарагчдын гараа гаргаж ухаанаа урлан хийсэн хэд худаг, мөнгөн аяг, хөөрөг зэрэг үнэтэй ховор бүтээлүүд олон бий. Лам дээдэс олонтой байсан учраас хамгийн сайн хийцтэй, хамгийн нандин хэрэглүүд энэ нутагт хадгалагдан үлдсэн. Нутаг хошууны уран дарагчдын хосгүй бүтээлүүд эцгээс хүүд өвлөн шилжиж хэдэн зууны түүхийг өгүүлэн хадгалагдсаар байна. Даш донрон, Жалцав, Ловсон жамин, Намхайдав, Дамжинжав, Сандыжав нарын дарагчид Дамба, Итва, Лавга, Найдан, Бямбжав, Гомбжав, Соопружав, Дэнзэн, Доржвал нарын бүтээсэн эд хэрэглэл модон эдэллүүд бат бөх уран хийцээрэн гайхагдан байна. Монгол улсад бол одоо олимпийн медальтай 19 хүн байдаг. Завхан аймгаас бол одоо нэг хүн байдаг. Тэр нь бол би юм байгаа. Тэгээ тэргүүрээ их багтдаг. Манай Завхан нутаг бол одоо үнэхээр сайхан одоо үгээр хэлхийн аргагүй тийм сайхан нутаг юм байгаа. Улаан Октябрь нэгдлийнх нь анхны нэгдлийн даргаыг хийж ирсэн. Тэгээ энэ хоёр нэгдэл маань одоо нийлээд социализмын төлөө нэгдэл болсон юм байна лээ. Тэгээ социализмын төлөө нэгдэл болоход нь манай юуны сумын артелийн бас анхны одоо хоршооны гэх юм уу дараагаар ажиллаж ирсэн юм аа. Манай сургуульд жагсаж явдаг байсан. Дээд дэнж, дунд дэнж, доод дэнж гэдэг гурван хороол байдаг. Тэндээ хүүхдүүд л өгдөө сургууль ирэхдээ жагсаж 100-аар ирж сургуулийнхаа гадаа ирж нэгдсэн журмагч ялла ордог байсан нь сайхан санагдав юм аа. Цагаан хайрхан 1968 оноос 78 он хүртэл зовоодын мастер хийжээ. Сүйдснээ зовоодын. Анхан бол одоо гараар ажиллаж ирснийг цахилгаанаар ажилдаг болгож жил болгон улсын төлөвлөгөөг давуулан биелүүлж одоо аймагта 1-2 дугаар байнга эзэлж улсад одоо 2 дугаараар нэг удаа эзэлсэн. За төрсөн хорон нутаг Отгон тэнгэрийн харшаас тэр харшны ундаас манай цагаан хайрхан сумын нийт хөдөлмөрч 5 хүндээ халуун мэнчилгээ 63 онд одоо анхны цэцэрлэгийн хүүхэд болж одоо сурч илээ. Тэр үед одоо түүхийг сөхтөр одоо Нямаа гэдэг анхны цэцэрлэгийн багшаар иржсэн. Одоо тэр багштай хайртай. Хар үжир хар ус гэдэг энэ бэндэр хайрхан гэдэг одоо энэ аваад муу дахиад байгаа шүү дээ. Тэр бүгдийг сайхан бүтэн. Одоо би энэ дээл биширчээд өгш яах вэ? Ан богдчранда дэлбэрдэг. Тэгээ миний орон нутаг чинь сайхан нут ширээгийн голынхаа ихэнд манай одоо удам судар юунууд өссөн төрсөн тэндээ сайхан одоо хүртэл сайхан нутгалж байгаа. Өөр зураг төрхөөр үзэхгүй юм биш үү? Тэгэл иржсэн тэгээ манай нутгийн нэг өгсөн хүн дэмжсэн. Юу одоо чи үнд болохгүй боорн юм бэ?
эмэгтэй залуу хүн ундаг юм мал биш. Бүр чи яагаад унжэнгүүл ер нь 17 наантай эмэгтэй хүнийг бүр хаддаггүй. Ямар ч байсан. Ямар ч гүр хантаа орсон бүр хаддаггүй. Тэгтэр чи чадлаараа нэгүүл өгөхөдийн орсон буурнсан тэмээ чинь юу яадаг. Хүнийг юу эмэгтэй хүнийг зуух яс байхгүй. Тэгээ чамд маллагтаад яваад тэр хоёр хүрэх. Тэгжсэн тэгээ тэрнээс хойш би орсон буурнаагүй. Миний аав маань одоо бас ингэж хүн онц багта баг бүр тийм баг баригад байхаас нь баригадын дарга багийн дарга тийм ажлуудыг хийж яваад одоо 1989 онд одоо насан үед босоо. Тий, байшин дараа нутгалж байсан. Тэгэхэд одоо долгоргоо гэдэг нэг өгсөн байсан. Айл цусч байсан, сайхан л одоо цусч байсан бид нар. Цагаархан сумын улсын тэргүүний 8 жилийн сургуульд яг улсын тэргүүний болох гэж байгаа тэр үед нь бол суралцж байсан. Тэр үеийн захирал багш нараараа их бахархдаг. Миний аавыг Дэ гэж нутаг олондоо нэрлэдэг Дамдын жуу гэж хүн миний ээж үгүй Жаргал гэдэг сайлч хүн байсан. Олон хүүхдийг өсгөж хүмүүжүүлсэн нутаг усандаа тулахтай нэр бүтэн цагаан хайрхан сум бас байгалийн их өрмөс тогтцтой сум шүү дээ. Говь хангай тэгээд завсрын бүс бүгд байдаг. Миний бахархдаг нутаг бол одоо энэ хүн энэ хөөрөг гүшүүд энүүгээр дутгалдаг. Энүүгээрээ л бахархдаг. 80 жилийнхаа ойг тэмдэглэж байгаа энэ сайхан нутаг оронд төрж энд сурч хүмүүжиж явсандаа их бахархаж явдаг. За би Завхан аймаг Цагаан хайрхан сумын бор нуруу хэмээх газар банзрагчийн ууган охин болж төрсөн. Цагаан хайрхан өөрийнхөө орон нутгаар бахархдаг. Дуутай хүрээний олон сайхан лам нар байсыг илээд. Тэрний одоо хамбон манай аав ях тэр Балтан жулдаа гэж хүн байсан. Нутгийн зүйлийн дарга оюун засгийн миний санаачлагаар сумандаа одоо Завхан нутагт ургадгүй зарим мод бүхий тийм одоо цэцэрлэгтэй болох зорилгоор 1000 модыг 2007-8 онд тарьсан байгаа. Тэр маань одоо сайн ургаад 2 жил хүмүүсийг салинжуулж ажилуулж 2 хүнийг ажлын байраар хангаж байжгаад энэ жил бол засаг даргын хамгийн газар нь хүлээлгэж өгсөн байгаа. Сайхан манай хар учрын гол гэж энд голтойгоо бургас тэгэл ерөөсөө сайхан эсний хаяанд өгөлчдөг. Миний аавыг банзарч гэж цагаан хайрхан сумын цэцэрлэгт малчин хийжсэн. Тэгээд ээж минь бас сайлчин норжмоо гэж юм гэрүүлийнхэн хүн байсан. Ингээд одоо манай ээж аав бол цагаан хайрхан сумын цэцэрлэгийн хөөрөг уур намагтай хүрэн жилга одоо цагаан нуур хүүхэн нуур тийм нуурууд оролт одоо нутгалж амьдарч явсан. За би төрж өссөн цагаан хайрхан сумд төрж өсөөд өдий олон жил ажиллаж амьдарч ирсэн. Манай цагаан хайрханы нутаг бол ерөөсөн говь ханга хосолсон маш сайхан нутаг байгаа. Хүний нутаг орн бол хүний газар явсан ч одоо бүр гадаад оронд ч явж байсан ч гэсэн ер нь сэтгэл санаанд уяатай байдаг. Уяатай байхын хэмжээгээр л бас хүний чинь бас нэг дааж явдаг, харж явдаг. Түрүү үеийн одоо тээвэрчид улсад нэр цугаа мандуулж байсан тээвэрчид бол ахмад тээвэрчид одоо Жамбран сүрэн орлогоо байна, Бямбжив байна гэх мэтийн одоо бид нар бол яг дунд үеийн тээвэрчд нь орхол байх л гэж би бодож байна л да. Тэгээд одоо манай сумсаас цаашдаа одоо бас биднээр одоо ахмад тээвэрчин гэдгээр нь одоо бас бахархаж байх болов гэж бодож байна да. Баян болог баригадын зоо техникч гэж одоо ажилтдаг байх үеийн бол би сайн мэддгийн. Тэнд бол одоо хар авжирт хэмжлэгээ жилийн цэг гэж байхад тэнд аав маань айгуу гоё цагаан байшинд айгуу гоё цагаан халаад өмссөн одоо ингээл зогсож байх нь одоо байнга дурсах их сайхан байдаг. Тэгээд манай нутаг маань бас уул ус хангаа говь маань их баялагтай хосолсон, тэгшэрсэн ийм сайхан нутаг. 8 дугаар төвсөлтийн хамт олонныхоо өмнөөс нийт нутгийнхаа ард иргэд болон төрлөх сургуулийнхаа нийт багш ажилчтай мөн сургуулиуд төгссөн хамт олондоо эрүүл энх сайн сайхныг хүсэж бид мэдчилж байна. Сумынхаа нийт хөдөлмөрчдөд баярын мэндийг хүргэж сайн сайхан бүхнийг хүсээрөх байна.
80 жилийн түүхтэй цагаан хайрхан сум эдүгээ 400 гаруй өрх 1500-аад хүн ам 80-аад мянган толгой малтай газар тариалан хадлан бэлчээрийн ариун баялаг талбайтай сургууль эмнэлэг төрийн үйлчилгээний байгууллагууд нь өргөн түмэндээ найрсгаар үйлчилж цэцэглэн хөгжиж байна. Их зүйлийн 6 зүйлийн антан амар амгалан явах болтгоо. Их зүйлийн 6 зүйлийн антан ингээ бурхан тэнгэр минь өршөөх болтгоо. Их зүйлийн 6 зүйлийн антан муу мохагаас салах болтгоо. Орон дэш, орзын эзэд 88 лосон хаадууд нь овч өршөөх болтгоо. Хорээ. Сансан бүгдийн санаанд бодсон бүгдийн бодлогомд нэг өршөлтгөө. Гурван гэр хоёр байшинтай голомтон бадраасан цагаан хайрхан сум өдрөөс өдөрт өргөжин хөгжиж, буурал түүхийн угчаанд түмэн гавьяагаран тодрон үлдэж байна. Хангай говийн диваажин цацал өргөх цагаан хайрхан сумынхан цагийн хүрдэд торлгүй цаглашгүй жаргалыг дэлгэрүүлж бомон олныг сэтгэл төвшин аз баяслаар дүүрэн байлгаж дээдэс хувилгаадын ач буйнаар үеийн үедээ жаргалтай сайхан амьдрах болтугай. Авин оннан атуни айргийн амтанд Эчигэ цайны татсадыг суугад усад мөнхордуу Цэцэгээр авахлуу шүүлэр надуусан Тэнгэр нутгиймэн ширэгийн минь Soimbota ussegini irni bihenda hattagata Dote dogni tekkat urkhti irgiti medimersen Sittigar avhalun shulir nadusan Тэнгэр нутгиймэн
цалигаа